За тэгээд төгсдөө assessment төсөлтөө сандаад бас мэдээлэлтэй холбоо тогтоож бас бидний Монгол улсад их боломжийг олгож бас өөрсдийнхөө мэдээллийг бас хаваалцах боломжийг нээж өгсөн явдал бас талхлаа хэлхийг хүсэж байна. Тэгэхээр бидний хувьд бол хэд хэдэн цовруул энэ танилцуулгуудыг бэлдсэн байгаа. Өнөөдөр бол энэ цовруул танилцуулгын бол эхний хэсэг нь явагдах юм байна. Тэгэхээр энэ цовруул танилцуулгууд бид British Columbia мужи улсын одоо зохицуулалтын системийн талаар юу нэг бэлдсэн байж байгаа. Тэгэхээр өнөөдрийн маань танилцуулгын хувьд бол одоо мужи улсын маань засгийн газар төрийн байгууллагын хоорондох энэ эрх зүйн зохицуулалтын энэ асуудлаа бий болгох юм байна. Тэгэхээр British Columbia мужийн хувьд бол үстэй уул уурхай салбар бол хамгийн анхны гэж бодлоо. Хамгийн олон жилийн туршид одоо эдийн засгийн хамгийн чухал ажил багтаа салбаруудын нэг гэж тооцогддог. Тэгэхээр 1800-аад 1800-аад дунд үеэс тухайн одоо British Columbia мужи улсууд их хэмжээний хаа бүлийн үйл ажиллагаа явагдсан. Энийг дагаад бас олон улсын суурьшил үүссэн. Энэ цагаас мужиос хойш үндсэндээ бол эдийн засгийн хөгжлийг одоо хөдөлгөгч хамгийн гол одоо төлхөөр агуул уурхай салбар болсон байна. Тэгэхээр 2017 оны төгсгөлийн 2017 оны байдлаар British Columbia мужи улсад бол одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 16 уурхай байж байгаа. Энэ 16 уурхай 8 уурхай бол үндсэндээ одоо металл олборлогч хэлээ. Үлдсэн одоо 8 уурхай бол одоо юуны төгөлгийн үйлдвэрлэлд зориулдаг нүүрсний чиглэлийн ийм уурхайуд байна. Тэгэхээр British Columbia мужи улс нь бол одоо зис болоод төгөлгийн үйлдвэрлэлийн когсч нүүрсний чиглэлээр бол Канадыг хамгийн одоо том үйлдвэрлэгч. За юуны мөнгөний хувьд бол хоёр дахь том үйлдвэрлэгч. За Канадаа бол молибдены хувьд бол одоо цорын ганц одоо үйлдвэрлэгч ийм мужи байна. Тэгэхээр үндсэндээ бол орлогын нэлээд томоохон өөрийн уул салбар бүрдүүлдэг. Уул уурхай салбарын нөгөө нийт үйлдвэрлэлийн хэмжээ 9 тэрбум доллар тэмцдэг. Зөвхөн 2017 оны байдлаар ихэд 250 сая гаруй одоо долларыг одоо уул уурхай салбараас авсан татвараараа одоо мужи улсад орлого бүрдүүлсэн байна. Дөрөв элчин сайд стругаас өөрөө хөгжөөд орсон. Тэгэхээр Канада улсын хувьд бол одоо манай British Columbia мужийн хувьд уул уурхай салбарын ихэнх одоо бүх зохицуулалт нь бол тухайн нөгөө мужийн өөрсдөө одоо тогтоож бий болгож хэрэгжүүлэх юм зохицуулалт байдаг. Тэгэхээр одоо ямар нэг уул уурхай үйл ажиллагаа эхлүүлэхийн өмнө бол ямар одоо шаардлагатай зөвшөөрлүүдийг авч эхлэхийн өмнө байгаль орчид үзүүлэх нөлөөллийн үнэлгээ нэгдэг. Зарим онцгой тохиолдолд энэ нөлөөллийн үнэлгээ мужийн засгийн газрын зүгээс хийж болно. Нөгөө талаараа холбооны засгийн газрын зүгээс зэрэг бас их боломжтой хийж олдог. Тэгэхээр хэрэгжиж байгаа бүх төслөөр бол заавалчгүй бүгдээр холбооны засгийн газрын одоо байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээг холбооны засгийн газар албан ёсоор батлуулах шаардлагагүй. Гэхдээ зарим нэг төслүүдийн хувьд бол заавал холбооны засгийн газар энэ батлагдж тэгсэн тохиолдолд бол тухайн нөгөө уурхай үйл ажиллагаа цаашаа үргэлжлэх боломжтой болдог. За тэгээд яг гоо их одоо нэг зохицуулалтыг бол мужид хариуцлагч хэлээс холбооны засгийн газраас бол одоо уурхай үйл ажиллагаатай холбоотой зарим нэг чиглэлд нь хамаарах цөөн тооны нэг жижиг дүнзэг одоо зөвшөөрөл лицензүүдийг олох хэрэгтэй байдаг. Гэхдээ бол энэ бол үзэх юм бол үндсэндээ бол тэр үйл ажиллагаа явуулах шаардлагатай бүгд одоо зөвшөөрөл тусгай зөвшөөрлийг ер нь бол дийлэх хувь нь үндсэндээ зэрэг мужийн одоо хариуцаж олох юм зөвшөөрлүүд байдаг. Бүгд нөгөө орон нутгийн хувьд бол тодорхой нэг дөрвөн журмуудыг гаргаад уул уурхай үйл ажиллагааны зарим хэсгүүд жишээлбэл одоо юу гэдэг дуу чимээ ч юм уу гэрэлтүүлэгч байдаг юм уу тэр зүйлсүүдийг бол зохицуулах тэрийг одоо зохицуулсан дөрвөн журмуудыг гаргаж болдог. Гэхдээ бол уул уурхай салбарыг бол зохицуулах хэрэг бол орон нутгийн биш үндсэндээ мужид байдаг. За British Columbia мужи улсын хувьд бол уул уурхай ашиг болтолын салбарыг зохицуулахад бол үндсэндээ дөрвөн гол яам одоо гол чиглэлийг үүсгэж байгаа. За эхнийх нь болохоор бол байгаль орчны үнэлгээний алба гэж байгаа. Энэ маань болохоор бол үндсэндээ хараат бус өөрөлдөх мужийн захиранаас хараат бус ийм байгууллага гэж үздэг. Гол үндсэн чиглэл болохоор бол томоохон одоо төслүүдтэй одоо шаардлагатай байж байгаа байгаль орчны үнэлгээнүүдийг хийж үздэг. Үүнтэй холбоотой одоо үйл ажиллагаа зохицуулах чиглэлтэй ийм дөрвөн байгууллага. Тэгэхээр яг одоо тэр тодорхой том төслүүдийн хувьд бол энэ байгаль орчны үнэлгээ хариуцсан алба нь бол байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийж үүсгдэг. Гэхдээ энэ дээр бол байгаль орчин, нийгэм, эдийн засаг, за тэгээд юуны соёлын өв гэсэн ийм дөрвөн чиглэлтэй үнэлгээ хийгдэж байна. Тэгэхээр тодорхой нэг төсөлдөө заавалчгүй байгаль орчид нөлөөлөх байдлын үнэлгээ хийх шаардлагатай тогтоодсон байх юм бол тэр байгаль орчид нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээд тэр үнэлгээн дээр үндэслээд тухайн төсөлжүүлж байгаа талд нь бол энэ байгаль орчны үнэлгээний гэрчлэгээ гэдэг зүйлийг олгодохоос өмнө бол одоо уурхай ч юм уу үйл ажиллагаатай холбоотой ямар ч зөвшөөрөл одоо олгогддог.
Тэгээ за дараагийн нэг чухал үүрэгтэй ямар болох эцэг ууж уулуурхай газрын тосны нөөцийн яа гэж байгаа. Үндсэндээ бол энэ уулуурхай чиглэлийн зөвшөөрлөлтөй холбоотойгоор хоёр үндсэн чиглэлийг ямар үүсдэг. Тэгэхээр энэ хоёр чиглэлийн нэг нь болохоор бол тэр нөгөө нэг тухайн одоо өмчт байж байгаа ашигт балтуулыг хайгуул болон ашиглалтын эрхийг нь болгодог. За дараа нь болохоор энэ нөгөө хайгуул болоод үйлдвэрлэлийн зөвшөөрлийг олгохоос гадна бол тэр нөгөө уулуурхай үйл ажиллагааны одоо хайгуул одоо бүтээн байгуулалт үндсэн одоо олборлтын үйл ажиллагаа болоод уурхай хаалттай холбоотой бүхэл бусад одоо зөвшөөрлүүдийг бас энэ яамаас олгож байгаа. За газар байгалийн нөөц болон орон нутгийн хөгжлийн яам гэдэг нь бол үндсэндээ бол уурхай үйл ажиллагаа явуулж байгаа тухайн газар дээр хөндөрцөн байгаа газар энэ газрын нөхөн сэргээлттэй холбоотой үйл ажиллагаа хариуцж байгаа. Тэгэхээр нөгөө энэ чиг үүргийн хүрээнд нөхөр одоо тухайн нөгөө уурхай төрөх одоо зам байгуулах ч юм уу эсвэл одоо ой модыг цэвэрлэх за тэгээд access руу тэгээд нөгөө усны голдол өөрчлөх нөгөө зэрлэг адил үзүүлж байгаа зүйл гэсэн ийм дөрвөн зүйлтэй хамааралтай бүхэл үйл ажиллагааг энэ яам зохицуулж байгаа. За дараа нь болохоор байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн стратеги хариуцсан яам гэж байж байгаа. Энэ нь болохоор нөгөө уурхай үйл ажиллагаанаас одоо ялгаж байгаа тэр одоо хаягдлыг зохицуулдаг. Энэ дээр болохоор нөгөө агаар ус за тэгээд дээрээс нь нөгөө бохир усыг одоо уурхайгаас гадагшлуулах холбогдолтой энэ үйл ажиллагаа бол энэ яамны ариа аваад байгаа. Тэгэхээр мужийн хэмжээнд бол уулуурхай үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн зөвшөөрлөл өгч юм байж байгаа гэх тул уур амьсгалын өөрчлөлт бол хамгийн чухал харгалзан үздэг одоо ч зүйл болж байна. Тэгэхээр үндсэндээ бол яг энэ чиглэлээр үйл ажиллагаа хийхдээ тухайн уурхай дээр байж байгаа уурхай талбай дээр усны менежмент, усны удирдлага гэдэг энэ зүйл энүүнийгээ тухайн ухаан дэлхийн удирдлагтай байх гэдэг зүйлээр одоо хамгийн гол анхаарал татж байгаа уур амьсгалын өөрчлөлт байна. Тэгэхээр яг хуулиар бол одоо заавалч уур амьсгалын өөрчлөлтөд хамаарах удирдлагын төлөвлөгөө ч юм уу тэрийг бол уурхайнууд ч юм уу тэр аж ахуйн зүйл заавалч боловсруулж гаргах шаардлагагүй. Гэхдээ нөгөө албаны зүгээс яамны зүгээс хийж байгаа техникийн хяналттай үйл ажиллагаа хүрээнд болохоор үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд өөрсдийнхөө одоо ялангуяа устай холбоотой тэр үйл ажиллагаан дээр хамгийн өндөр эсэлттэй ч юм өндөр боломжтой доод боломжтой гэдгээр төрөл бүрийн загварууд боловсруулаад эдгээрээс ямар нөлөө үзүүлж болохоо заавал тооцоо гаргасан байх юм бол одоо ажлын төлөвлөгөө хардаг юм. Тэгээд нөгөө бэрж хэлбэр хөгжүүлсэн болохоор нөгөө нүүрс төрөгчийн татвар гэдэг зүйлийг бас одоо бий болгосон байдаг. Тэгэхээр энэ нөгөө татварыг бий болгосноор яаж байгаа гэхээр уурхай үйл ажиллагаа явуулж байгаа хөтөл байгууллагууд өөрсдөө уурхайгаас ялгарч байгаа нүүрс хүчлийнхаа одоо хэмжээг ууруулах замаар одоо үйл ажиллагаагаа өөр ашигтай болгох энэ боломжийг тэгээд өгч байгаа. Тэгэхээр сая хэлсэнчлээ одоо үндсэндээ бол одоо зөвхөн нэг уурхай үйл ажиллагаатай холбоотойгоор дөрвөн одоо ийм байгууллага дөрвөн яам ажиллаж байдаг. Энэ дөрвөн одоо уурхай үйл ажиллагаа явуулахдаа үндсэндээ нэг 20 гаруй 24-5 илүү тооны тийм хууль журмууд бол одоо заавалчгүй баримтаж бүрдэж байгаа хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ нөгөө 20 гаруй хууль тогтоож дөрвөн журам маань болохоор өөр ингэсэн одоо чиглэлээр шаардлагуудыг тавьдаг. Яг хөө зарим шаардлагууд бол хоорондоо давхцсан юм шаардлагууд бас байж байна. Тэгэхээр энэ нөгөө нэг шаардлагуудын бас хамгийн гол нь хөрж хэлбэр бүжиг шийдвэр гаргаж байгаа этгээдүүд болохоор тухайн нөгөө уугуул үүрэгтэй бол үүнтэй холбоотой асуудлаа заавал зөвлөж явах гэдэг бол хамгийн гол одоо тавих шаардлага. Тэгэхээр нөгөө хэрвээ юуны зүгээс бужийн зүгээс ч юм уу үжил харин зүгээс шаардлагатай зөвшөөрлийг олохдоо энэ нөгөө уугуулын гэдгээ зөвлөлдөх эдгээр зөвшөөрлийг авах гэдэг энэ шаардлага хангаагүй байх юм бол нөгөө талаасаа энэ асуудлыг шүүхэд гаргаж ирээд тэр анхны гаргах шийдвэр бол одоо үндсээр нь хэрэгжүүлэх юм боломжтой байдаг. Тэгэхээр нөгөө олон яамнууд ингээд олон тооны яам агентлагуудын ажилд оролцож байгаа. Нөгөө талаараа одоо гаргаж хүрэх ёстой олон тооны хууль дөрвөн журмууд байдгаас хамаарат одоо ямар нэг үйл ажиллагаа хийж байгаа яг хэнд хандах уу, яагаад хандах ёстой гэдэг юм. Энэ дээр бас зарим талаар одоо эргэлзээд орох юм ийм тохиолдол бас их гардаг. Тийм болохоор бол бидний хувьд бол нөгөө хөрөг уран гэхэд татах тэдний итгэлийн сэргээ тэгээд цаашдын үйл ажиллагааг нь одоо тогтвортой явахаар хангахын тулд бол үндсэндээ нөгөө хийж байгаа үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо зохицуулт гэдэг зүйл бидний хувьд хамгийн чухал тавьдаг. Ингэснээр бол бид нар цаашдынхаа одоо үйл ажиллагаагаа ялбархан явуулах боломжтой боллоо гэж байна. Тэгэхээр яг олон жилийн туршид одоо энэ туршаад алдаж оноо ингэж явсан туршид дээр үндэслээд энэ нөгөө олон тооны байгууллагууд эдний үйл ажиллагааг одоо харилцаа уялдууч зохицуулалтаар явуулахын тулд British Columbia багын арга барил гэдэг энэ зүйлийг бид нар харуулж ирсэн байдаг.
Тэгэхээр энэ нөгөө нэг арга барилыг одоо бид ажилтаа аргачлалаа өсгөх дээр бол их олон тооны давуу тал үр шиг болж гарч байна. Тэгэхээр нэгдүгээр болохоор бид энэ дээр бол нэг цогцны харилцаа гэдэг байна. Өөрөлдөө компаниуд, төрийн байгууллагууд нөгөө уугуул иргэдэд хувьд бүх асуудлуудыг нэг цогцод хандах боломжтой бий болгож байгаа. Тэгэхээр бас энэ нөгөө багийн арга барилаараа бид нар бол нөгөө яг уурхаа үйлчлэгтэй холбоотой гаргасан өргөдлүүдээр одоо бид нар үр ашигтай мэргэжлийн төвлөлт, мэргэжлийн хяналтын энэ чиглэлээр хэмжээг хэрэгжүүлэх үүдүүдтэй хэрэгжүүлэх боломжтой болж байгаа. Дээрээс нь дараагийн нэг үр шийдвэрлэхээр нийтдээ одоо тухайн нөгөө үйл явц шаардлагатай хугацаа бол өөрчлөлт таамаглах боломжтой. Хэдийн хугацаанд үйл ажил хийх боломжтой гэдгийг таамаглаад энэнийхээ үр дүнд бол нөгөө уурхаа үйл ажиллагаа тогтволтойгоор үргэлжлэх боломжийг бас хангаж өгсөн байна. За тэгээд зохицуулалтын чиглэлээр гарч байгаа нөгөө шийдвэрүүд нь болохоор эцэстээ бол одоо найдвартай гэх юм уу урддаа хугацаанд тогтвортой хэрэгж энэ боломжийг нь бас баталгаажуулж өгч байгаа аргачлал байна. Дээрээс нь энэ аргачлал болохоор төрийн регуляцийн газрын зүгээс өмнө тавьсан байгаль орчны холбоотой зорилтуудыг хангаснараа бол тогтвортой хөгжлийг бас дэмжиж өгөхөд хэрэгж болж байна. За тэгээд энэ нөгөө уурхай төслүүдийн үйл ажиллагааг хэвээ явуулж өгдөг анхныхаа үр дүнд болохоор тухайн мужид байж байгаа бүх үр шимээр бүрдэх боломжийг нээж өгөх гэдэг. Ийм үндсэн одоо давуу талууд энэ аргачлалыг ашиглаад гарч ирж байгаа. Тэгэхээр би яг одоо энэ нөгөө нэг цонхны аргачлал хандлага гэж хэлээд байгаа. Эдгээр талаар одоо дэлгэрэнгүй ярихаас өмнө British Columbia мужид дээр одоо ямарваа нэг уурхай ч юм уу чиглэл үйл ажиллагаа явуулахад өргөдөл гаргасан байгаа тохиолдолд одоо яг баримтлагдаг одоо энэ ажлын уурсгал үйл явц нь ямар байдаг вэ гэдгийг бас эхлээд дуртай хүсэж байна. Тэгэхээр үндсэндээ бол British Columbia мужид бол ингээд дөрвөн үе шаттай процессыг л үндсэндээ бол бүхий л одоо хугацаанд бол одоо даган бүрдэж ирүүнийг одоо бүрдлийг үүсгэж ирсэн. Тэгэхээр эхний энэ нөгөө дөрвөн үе шатын эхнийх нь юу гэхээр тухайн санал болгож байгаа төслийн талаар нөгөө төрийн байгууллага төр маань өөрөө бас сайн мэддэг болж авдаг. Нөгөө талаараа өргөдөл гаргах гэж байгаа гэдэг өгдөө өргөдөл гаргахад бол ямар зүйл шаардлагатай бай гэдгийг одоо зөвлөгөө мэдээллүүд энэ эхний шатн дээр өгч явж байгаа. Тэгээд энэ шатн дээр болохоор нөгөө хамгийн анхны шатн дээр бол тухайн өргөдөл гаргахаар бэлдэж байгаа зүйл өсөлтөж байгаа газар бол яг тэдэд ямар шаардлага тавих тухай гэдэг дээр хамгийн гол ойлголтуудыг бүрдэж бий болсон. Нөгөө талаараа бол төр зүгээс засгийн газрын зүгээс ямар одоо шаардлага нэгдсэн өргөдөл бид дээр ирэх вэ гэдэг зүйл бас тодорхойлж ирж байгаа. Тэгэхээр нөгөө төсөлжүүлж байгаа байгууллага маань яг тухайн шаардлагыг нийцүүлээд тухайн өгсөн зөвлөгөөний дагуу өөрсдийнхөө зөвшөөрлөө хүссэн өргөдлөө бүх баримтчгууд одоо бүрдүүлээд төрийн байгууллагууд гаргаж өгсөн дараа бидний хувьд одоо сонгох гэж хэлээд байгаа юм бол скрининг гэж хэлээд байгаа. Одоо энэ шат байна гэж байгаа. Тэгэхээр энэ шатн дээр болохоор нөгөө анхны скрининг байдлаар хийж байгаа болохоор нөгөө эхний шатн төсөл хэрэгжүүлэх гэж ярьж явсан юм байна. Бидний өгсөн зөвлөгөө бидний гаргасан шаардлагын дагуу бүх баримт бичгүүдийг гэж бүрдээд гаргаж өгсөн байна уу гэдгийг шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ шатн дээр гаргаж өгсөн байж байгаа баримт бичгүүд нөгөө өргөдсөн иж бүрэн олоогүй загтвал энэ дараагийн шат руу шилжиж орохгүй. Тэгэхээр одоо ингээд нөгөө өргөдлийнх нь одоо цог ирүүлсэн байж байгаа бичгүүд нь бүрэн байдаа, иж бүрэн байдаа гэдэг нь энэ шатнаа тогтоох бол дараа бидний нөгөө хяналтын шат руу ороод энэ шат дээр болохоор нөгөө ирүүлсэн байж байгаа мэдээ өргөдлөө байдлаар бид нар нэг бүрчлээ одоо дэлгэрэнгүй гэдгийг хянж үзэж байгаа. Тэгээд энэ хяналтын шат дээр болохоор энэ бүх баримт бичгүүдийг бүгдээ судалж үзээд тэгээд яг одоо ямар зөвшөөрөл олох, ямар нөхцөл олох юм гэх юм уу энэ бүх зүйлсээ одоо анхны төслийг нь боловсруулад энэ боловсруулах төслөө дараагийн шатанда шийдвэр гаргаснаа байгаа. Энэ бол дөрөвдөг шат болж байгаа. Тэгээд шийдвэр гаргаснаар бол тэр нөгөө нэг бидний санал болгосон гэж хэлэхдээ одоо зөвшөөрлийн төсөлдөр одоо тэрүүдийг судалж үзээд энэ дээр бол одоо энэ зөвшөөрлийг олгоё гэдэг шийдвэр нь бол эцсийн шат байна. Тэгэхээр өнөөдөр British Columbia мужид хэрэглэж байгаа нөгөө нэг цонхны систем тогтолцоо гэдэг зүйл нь бол ерөөсөө тийм огрхон хугацаанд бүрдээд бий болчихсон зүйл биш. Тэгэхээр нөгөө энэ маань бол олон жилийн өмнөөс бид нар энийг бий болгоод тэгэл одоо шаардлагатай бол ингээд шатаараасан байдлаар өөрчлөлтүүд хийж явсны үр дүнд одоо өнөөдрийн манай цаар барилгын бол хэвшид тогтсон байна. Тэгэхээр яг хоо энэ нөгөө эрх зүйн зохицуулалтыг бид нар бий болгохын тулд хийсэн нөгөө олон өөрчлөлтүүд их хэсэг нь бол асуудал хариуцсан яам агентлагууд нь яг өөрөөрөө төвшөнд юу хийх ёстой эдгээр нь болохоор үйл ажиллагаагаа харилцан уялдуулаад ямар байдлаар ажиллах ёстой бэ гэдэг энэ чиглэл рүү төлөвлөгөө өөрчлөлтүүд хийсэн байна. Тэгэхээр бид нар нөгөө өнөөдрийн төвшөнд хүрэхин тулд бидний урд өмнө авч хэрэгжүүлсэн нөгөө шатлсан олон арга хэмжээ хийсэн олон өөрчлөлтүүдийн хадлаар би одоо таавахад хэлж болох гэж байна.
Тэгэхээр эхлээд бид нар ямар өөрчлөлт хийсэн бэ гэхээр уурхай бүтээн байгуулалтыг хяналттай зөвлөл гэдэг энэ нэг бүтцийг бий болгосон байж байгаа. Энэ нь болохоор үндсэндээ тухайн төслийн талаарх одоо нэг аваарх олон тэр агентлагийн байгууллагуудын илүү өргөн хүрээний одоо хэлэлцүүлэг явагдах энэ болж байгаа. Тэгэхээр нөгөө ийм уурхай бүтээн байгуулалтын хяналттай зөвлөл гэдэг нь бүтц болохоор тэр нөгөө муж дотор байж байгаа бүх одоо болгон дээрээ байгуулагдаж байгаа. За тэгээд тэдгээрийг хариуцсан нөгөө уул уурхай элчин гуйч ганцхан төслийн асуудал хариуцсан яамд нь энэ нэг явагдаж явж байгаа. Тэгэхээр бол энэ зөвлөгөөр болохоор нөгөө бүхэл нөгөө мужуудын бүсүүдийнхаа хамаарах яамны төлөөллийг энэ дээр оролцуулаад одоо ороочоо гэж өгж явуулдаг. А яг нөгөө хариуц асуудал нь бол уул уурхай тухай хуулийн заагдсан зөвшөөрлүүдтэй холбоотой тэр өргөдлүүдийг хянж үзэх үүнтэй холбоотой зөвшөөрлүүдийг олгох үргэлжлэж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр бол нөгөө уурхай хуулийн дээр заагдсан тэр зөвхөн тэр хуулийн заагдсан зөвшөөрлүүдийг олгох болохоор энэ дээр болохоор тэр бүх талууд энэ дээр орж ирээд энэ нөгөө зөвшөөрөл өссөн байж байгаа өргөдлийг судлах. За тэгээд нөгөө уугуул иргэдтэй зөвлөлдөд бүхэл үйл ажиллагаануудыг аль болох үлдээхгүйгээр энэ ороо энэ бүтцийнхаа өргөдлийг хэрэгжүүлэх одоо ажил хийж байгаа. Тэгэхээр нөгөө энэ одоо үйл ажиллагаануудаас халах гэдэг ч юм уу ингээд байх юм бол үр ашиггүй байдал гэдэг зүйл ихээр өсөж байгаа болохоор эргүүлээд нөгөө төл дээрээ зардлын хувьд маань хэмжээнд гаралт болж ирдэг байсан. Тэгэхээр нөгөө энэ юм дээр болохоор бас л одоо үйл ажиллагааны үр ашиггүй явагдах чинь үр ашиггүй зардлах энэ асуудал байсан учраас 2002 онд болохоор энэ нөгөө том төслийг хариуцсан газар гэдгийг байгуулсан. Энэ болохоор нөгөө Forest Land газар тэгээд өөрөөр аж ахуй яамныхаа ариа гэж байгуулагдсан байна. Тэгэхээр нөгөө өмнө нь уурхай өрөөнд болохоор нөгөө уул уурхай юугаар олгогдсон уурхай бүтэц зөвшөөрлүүдтэй яагаад үр ашиггүй байх хүсэлтээс том төслийг хариуцсан газар болохоор бол эцэстээ бол шаардлагатай бүхий үйл ажиллагааны шаардлагатай бүхий зөвшөөрлөлтөй холбоотой үйл ажиллагаа энэ том төслийг хариуцсан газар даалгасан байна. Тэгэхээр нөгөө 2012 онд үндэслэх байгуулагдчихад яг олон асуудлууд тулгаа яваад байсан. Тэр асуудлууд нь анзаарахгүй өгсөөр байгаад нэг бидэхэд нэлээд шийдэхэд үүдэлтэй том асуудал болсон. Шалтгааны үүсэг бүлээр энэ нөгөө том төслийг хариуцсан газар нь болохоор ой аж ахуй хариуцсан яамныхаа харьяа байсан болохоор үндэстэй бол ой мэрэгчлүүд энэ уул уурхай чиглэлээр зөвшөөрөл олох гэдэг том төсөл болгоход үйл ажиллагааг авч яваад байсан нь нөгөө жижиг асуудлууд яваад томорч гарч ирэх гол үндэс шалтгаан болсон байна. Тэгээд 2014 онд болохоор зүүн өмнөд одоо бүсээ нөөцлөд явахад зөвшөөрөл олгох одоо туршилтын төсөл гэдэг зүйлүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ нь болохоор яг тухайн бүс бүтээр байж байгаа цоо хэд одоо 5 уурхайтай холбоотой зөвшөөрлүүдийг үүнтэй холбоотой зохицуулалтын хэмжээг авч хэрэгжүүлэх үүргүүдийг гүйцэтгүүлэхэд одоо туршилтын байдлаар төсөл хэрэгжүүлж ирсэн. Тэгэхээр нөгөө яагаад гэдэг тусгаарласан бэ гэхээр яг энэ маань өөрөө нөгөө мужийн эдийн засгийн бас ашиг бүтэлтэй байсан. Яг л үйл ажиллагаа явуулж байгаа 5 уурхай бол тухайн нөгөө мужийн бүрдүүлж байгаа орлогын баг 90% бүрдүүлдэг уурхай байсан учраас эдгээрийг тусгаарлаад тусад нь нөгөө уурхайнуудын асуудлыг хариуцсан ийм одоо туршилтын байдлаар одоо нэг бүтэж байгуулж эхэлсэн. Тэгээд нөгөө уурхайнууд нь одоо 2000 гаруй хүмүүс ажилладаг. Тэгэхээр яг энэ бол нөгөө нэг юунуудын хувьд бол тэр нөгөө хэрэгжиж байгаа төслүүдийн хувьд бол эдийн засгийн хувьд үр ашигтайгаар цаашаа үргэлжлэхэд бол маш богино хугацаанд нэлээд өргөжлөл хийх юм шаардлага тухайн үед бас үүсэх гарсан гэсэн. Тэгэхээр нөгөө тухайн үед тулгараад байгаа тэр асуудлуудыг яг тэрийг хариуцсан одоо удирдлага менежерүүд тусламжтайгаар хурдан хугацаанд одоо шийдэх хэрэгтэй байна гэдэг дээрээс л үндслээд энэ нөгөө зүүн өмнө хэсэгт одоо дүүрсний зөвшөөрлийг олох үйл ажиллагаа туршилтаар эхлүүлсэн байна. Тэгэхээр яг энэ нөгөө туршилтаар гэж төслийн хүрээнд болохоор энэ салбарт тулгараад байгаа яг тухайн тулгараад байгаа асуудлуудыг шийдэх эрхийг нь олгосон. Тэгээ энэ эрхийг нь олгосныхаа дараа нь болохоор эргүүлээд энэний нөгөө хамаарах одоо толгой байгуулах болохоор хуучин нөгөө юуных биш аж ахуйх биш уул уурхай хариуцсан ямар байгааг хэлжүүлсэн. Тэгэхээр нөгөө урд өмнө болохоор уул уурхай үйл ажиллагаад аж ахуй хариуцсан яамны удирдаад энээсээ үүдээд одоо үр дүнгүй үр ашиггүй маш олон үйл ажиллагаа явагдаж байсан гэдэг энэ нөгөө асуудлыг одоо үр дүндээ шийдэхэд бол 2005 онд том уурхай зөвшөөрөл хариуцсан газар болгоод өгөөдгөө эргүүлээд нөгөө уул эрчим хүч уул уурхай газар төсний яамны харьяа даруулсан.
Тэгэхээр энэ нөгөө том уурхай төшөл тавьсан газар бол одоо нөгөө уул уурхай, эрчим болж уул уурхай юуны газар тосны яамных нь одоо яамныхаа харьяа. За тэгээд бэрж хэлбэр болж улсад улсын төсөлтөөр хийгдэж байгаа уурхай нээх бүтээн байгуулахтай уурхай олбортой үйлгээ явуулахтай холбоотой бүхий л одоо зөвшөөрлүүдийг гартаа хариуцсан юм. Тэгэхээр яг нөгөө хуучид бол энэ маань өмнө нь бол зүүн өмнөд хэсгээр өөрсдөө зөвшөөрөх туршилтын арга гэдэг ийм байдлаар байсан. Яг эндээсээ нэг гол ялгаатай зүйл байна юу гэхээр энэ том уурхай төсөл тавьсан газар бол ямар асуудлууд үүдгээ өөрөө олж тодорхойлоод энийхээ шийдлийг гаргаад одоо тодорхойлог зөвшөөрөл олох шаардлагатай цаг хугацаагаа яг баримтж өгнө үү гэдгийг иргэн шалгаж баталгаажуулаад явах боломжтой болсон. Тэгэхээр бол одоо энэ нөгөө том төслүүдийн зөвшөөрөл олсон газрын хамгийн гол чиг үүрэг нь болохоор нэг талаараа бол нөгөө салбар уурхай салбар нөгөө талаараа төрийн байгууллага хоёрын одоо үйл ажиллагааны харилцаа уялдааг хангаж энэ нөгөө томоохон уурхайтай холбоотой зөвшөөрөл олох үйл ажиллагааг тодорхой тогтсон хугацаанд үр дүнтэйгээр хийж гүйцэтгэх гэдэг л ийм чиг үүрэгтэй байгуулсан. Тэгэхээр нөгөө үйл ажиллагааны хүрээнд болохоор бид нөгөө нэг цонхны аргачлалаа ашигладаг. Түрүү хэлжсэн нөгөө British Columbia баг гэж хэлээд байгаа TBC гэж энэ одоо арга барилынхаа хүрээнд бол тэр нөгөө зөвшөөрөл олох шаардлагатай бүхэл үйл ажиллагаануудыгаа одоо ямар нэгэн саадгүй одоо үр дүнтэйгээр явуулах хамгийн гол анхаарлаа чиглүүлж ажиллаж байгаа. Тэгвэл яг том төслүүдийн зөвшөөрөл хариуцсан газар гэхлээр одоо бүхий л төслүүдийг бол хариуцаад байхгүй. Зүгээр цөөн тооны сонгогдсон гэхдээ нэлээд сайн одоо зохицуулалт удирдлага шаардлагатай байж байгаа тийм төслүүдийг төслүүдтэй холбоотой зөвшөөрлийг энэ газар хариуцсан явж байгаа. Тэгэхээр нөгөө тэдгээр нь ямар төслүүдээ болохоор одоо үйл ажиллагаа явуулж байгаа том төслүүд энэтэй холбоотой зөвшөөрлөл дээрээс нь гужид засгийн газрын зүгээс одоо чухал ач холбогдолтой хэрэглэх одоо чиглэлийн уурхай юмаа гэж тодорхойлсон байж байгаа тэр одоо төслүүдийг хаагуулж шатаа юу тэр төслүүдийг авчиж байгаа. Тэгэхээр нөгөө том төслүүдэд зөвшөөрөл тавьсан газрын дөөр шийдвэр гаргах хэрэг бүхий юм биш. Ямар ч хуулийн дээр ч юм уу те юу хийхээ одоо ямар шийдвэр гаргах гэдгийг үйлдэл заасан зүйл байхгүй. Тэгэхээр шийдвэр гаргадаггүй. Тэгэхээр бид нар бол зүгээр одоо байж байгаа тэр хууль тогтоомжуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн гол нь бол нөгөө үүс хэсэг бүтэц үйл ажиллагааны үр дүндээ удирдах боломж гэдэг л энэ нөгөө тусгай зөвшөөрлийн албан маань өөрөө амжилттай ажиллах гол одоо зөвч зүйл болж байгаа. За манай нөгөө энэ юунуудын ажилтнууд болохоор бол энэ одоо зохицуулалтын үйл явц гэж хэлээд байгаа. Тэр нөгөө уурхай үйл ажиллагаатай холбоотой энэнийг бол төсөлтийн бүрээр одоо хянаад удирдах явж байгаа. Тэгэхээр тэр нөгөө зөвшөөрөл олгоход агентлаггүй байгууллага гэдэг нь зөвшөөрөл олгохтой холбоотой одоо ямар ч байгууллага ямар ч бид нар бол одоо энэ дээр байж байгаа дэд түвшний гүйцэтгэх зүйлүүдээр энэ нөгөө гүйцэтгэх зүйл өөрийн төлөөлөлтөй байж байгаа. За тэгээд энэ нөгөө дэд түвшний гүйцэтгэх зүйл байна гэвэл энэ нөгөө хийж байгаа үйл ажиллагаагаа үр дүнтэй болгоход бол үзэл дээр шийдвэр гаргах эрх бүхий одоо өндөр түвшний 5 одоо яам байгууллагын өндөр түвшний албан тушаалтнуудыг үлдэхгүй бүхий одоо дээд түвшний гүйцэтгэх зүйл гэдэг байгуулсан байж байгаа. Тэгэхээр нөгөө дээд түвшний гүйцэтгэх зүйл нь болохоор нөгөө салбар хоорондын энэ нөгөө одоо гүйцэтгэх шатны удирдлага энэ нөгөө салбар хоорондын одоо харилцаа уялдаатай холбоотой асуудлуудыг шийдэх гэдэг энэ үндсээр бол одоо зорилгод үйлчилж байгаа. Тэгэхээр нөгөө дээд түвшний гүйцэтгэх зүйл бол хамаарах бүх яамны одоо өдөр тушаалтай орцсон байгуулахад ямар нэгэн асуудлууд ч юм уу гараад ирэхлээр энэ зүйл дээр яг өөрөөхөө шугамар өөрсдөө ажилтнууд гэдэг асуудлуудаа хаалгаж өгөөд зохицуулаад байгаа гэдэг болохоор хүмүүстээ олгож байгаа. Тэгээ ахад тодорхойлоод хэлэх бол нөгөө том төслийн зөвшөөрөл хариуцсан газар нь өөрөө шийдвэр гаргадаг юм бүтэц биш. Нөгөө яг албан ёсоор зөвшөөрөл олгох ч юм уу тусгай зөвшөөрөл олгох бүх үйл ажиллагаа нөгөө яам дээр байж идэг. Энэ нөгөө юу дээр дээд түвшний гүйцэтгэх зөвлөл бол энэ зөвшөөрөл олгох өндөр үйл явцыг л одоо зохицуулах өндөр түвшний одоо гүйцэтгэх шатны ийм бүтэц юм аа гэж бодож байна. Тэгэхээр нөгөө энэ офстер бол хамтран ажиллагаатай салбар хоорондын зохицуулт гэдэг зүйл нь гол одоо ажлын аргач болж байгаа. Гэхдээ энэ бол зүгээр ингээд ялбархаа бий болчихдог зүйл биш. Тэгэхээр энэ дээр бол хамгийн гол зүйл нь юу гэхээр нэгдүгээр нийтлэг ойлголт өөрөлдөхөд хийгдэх ёстой тэр процессын хавтар бүх талууд нийтлэг ойлголцоо байх гэдэг нь одоо бидний амжилттай ажиллагааны нэг чухал тулгуур болдог. Нөгөө талаараа бол одоо илүүтэйгээ хангах арга аргачлал гэдэг зүйлсүүд бас одоо энэ одоо салбар хоорондын үйл ажиллагаа зохицуулж байгаа нэмээд чухал бас хэсэг
байгаа. Тэгээд энэ дээр байж байгаа мэдээллүүдийг эргүүлээд буцаад бусдаа хуваалцах, харилцан мэдээлэл хуваалцах, хөдөлгөөн хуваалцах гэдэг нь бас энэ үйл ажиллагаагийн хүрээнд дээр бас их чухал хэсэг байна. Тэгэхээр яг бид нар бол одоо энэ нөгөө хамтын ажиллагаа салбар хоорондын манай хамтын ажиллагаа хангаж байдаг одоо хэд хэдэнтэй аргачлалууд байж байгаа. Өөрөөр хэлбэл энэхээ хүрээ бүх талууд гэж ойлголттой болоод цааш арга хэмжээнд авч ирэх зүйл. Тэгэхээр ямар аргачлалуудыг бид ашигладаг вэ гэдэг нь одоо энэ дээр би давхар тайлбарлах гэж байна. Тэгэхээр яг бид нар бол одоо project chapter гэж хэлээд байгаа. Төслийг танилцуулах гэж хэлээд байгаа. Энэ нь болохоор одоо нөгөө төслийн удирдлагын үндсэн зарчмыг бид одоо хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ маань бол одоо бидний хийж байгаа ажлын үндсэн аргач хамгийн чухал баримт бичиг болж байна. Тэгэхээр энэ дээр бол яг үнэхээр энэ төслийн танилцуулгыг одоо юуны талууд төрөх гэдэг нь болохоор юуны өмнөд нөгөө гүйцэтгэх зөвлөлт байж байгаа. Өндөр албан тушаалтууд болоод тухайн нөгөө хамаарах аж ахуй нэгжийн удирдлагын хооронд харилцан зөвшөлтсөн байж байгаа. Одоо энэ бол заргачлал байна гэдэг. За дараа нь болохоор одоо нөгөө том төслийн зөвшөөрөл хариуцсан албатай байдаг. Бас нэг хэрэглэдэг одоо арга техник нь төслийн хяналт үйлчилгээний хуваар гэж байгаа. Төслийн хяналтын хуваар гэж байгаа. График. Тэгэхээр энэ нөгөө нэг графикын хуваарийг болохоор нөгөө том төслийн зөвшөөрөл хариуцсан алба. За дээрээс нөгөө уурхай хяналтын хороо гэж төсөлийг болгоод байгуулагдсан хороо тухайн нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хооронд энэ зөвшөлдөж байгааг гаргаж ирж байгаа. Тэгэхээр нөгөө энэ нөгөө график хуваар дээр хуваарийг бол одоо бүх талуудыг үздэг зөвшөөрөд энэ нөгөө дэлгэрэнгүй одоо график төлөвлөгөөг гаргачихж байгаа. Тэгэхээр яг аль хугацаанд яг одоо ямар цаг үед ямар баримт бичиг юу хийгдсэн байх хэрэгтэй вэ гэдэг юуны өмнө одоо энэ хуваарийг үзсэд бүх талууд бүрээ ойлгохтой болчихсон. Тэгэхээр энэ нөгөө төслийн хяналт төлөвлөгөөний хуваарч хуваар өөрөө төслийн танилцуулгыг нөгөө хэлээд байгаа төрөв ярьсан нөгөө аж ахуй нэгж болоод одоо өдөр тушаалын нөгөө төрийн байгууллагууд зөвшөлтөд хариуцлага зурчихсан. Тэр танилцуулга материалыг хавсалт. Тэгэхээр нөгөө хавсалт нь болохоор тэр нөгөө зөвшөөрсөн талууд бол энэ хуваарийг дагаж бүрдэх гэдгийг баталгаажуулаад өгч байгаа. Тэгээ дараагийнх нь болохоор яг нөгөө олон шаардлагууд зөвшөөрөл авах гэж байгаа олон шаардлагуудыг давхцаж тавьдаг гэдэг. Тэгэхээр энүүнийг бид нар аль болох давхцаад ажиллах тул зөвшөөрөл авахд одоо давхцаж шаарддаг юу зөвшөөрөл авахд үд гарах заавар гэж байгаа. Хамтарсан заавар гэдэг ийм зүйл болж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор нөгөө юуны эрчим хүч уулуурхай газрын тосны яам нөгөө байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт стратеги яам гэж энэ хоёр яам хамтраад энэ гаргацсан байж байгаа. Энэ хоёр яамтай хамааралтайгаар зөвшөөрөл авахаар өргөдөл гаргахад л одоо юу шаардлагатай вэ гэдэг нь энэ нэг одоо аргачлалтай бүхэн багтсан байж байгаа. Тэгэхээр нөгөө энэ өргөдөл гаргах зааварчилгаа гэдэг нь энэ баримт бичиг нь болохоор бидний хувьд дөрвөн шаттай үйл явцыг хамгийн ихний шатнд бас чухал үүрэгтэй. Өөрөлдөө нөгөө өргөдөл гаргахаар завдаж байгаа этгээдүүд бол өргөдөл гаргахтаа яг ямар материал юу бүрдүүлж ямар шаардлагад нийцсэн авах гэдэг дээр харилцаа ойлголттой бий болгоход бол энэ нөгөө хоёр яамны хамтаар гаргасан байж байгаа энэ зааварчилгаа нь одоо чухал их үйл болж байна. Өөрөөр хэрвээ хамгийн одоо бидний мөрөөддөг зүйл бол нөгөө салбарт бүрдэж байгаа 25 хуулинд тавьсан бүх шаардлагуудыг одоо бүгдээ нэгдсэн нэг зааварчилгаа байвал болно гэсэн. Одоохондоо бол байгаль орчин болоод уулуурхай яам хоёр энүүнийг гаргацсан байж байгаа. Харамсалтай зүйл нь манай албанд тэр бүх нөгөө 25 хуулийн бүгдийг тавьчих одоо бүх зааварчилгауудыг нэгтгэхэд нэг баримт бичиг болгоход бол ажиллах гэж хангалттай байна. Тэгээ дараагийн нэг одоо бидний баримтуулдаг баримт бичиг гэх юм бол хэрэглэлийн аргач туслахаар зохицуулалттай хяналт ревю процессыг өгсөн нөгөө зөвшөөрөл авах өсвөр байж байгаа баримт бичгүүдийг хянаж шалгах үйл явцад талаарх мэдээлэл гэж. Өөрөлдөө энэ дээр бол бид нар яг ямар үйл явцад дагуу тэдгээр хангаж өгсөн материалуудыг сонголт шинжилж нөгөө зөвшөөрлөө өгөх вэ гэдэг өгчүүлэн тодорхой байж байгаа. Тэгээд нөгөө юу хүлээж болох вэ? Эдгээр хугацаанд энэ маань хэлдэг юм. Мэдээлэл энэ дээр нөгөө төсөл салбар болгож байгаа зөвшөөрөл өргөдөл гаргасан талтай дээр одоо нээлттэй болж ирж байгаа. За тэгээд нөгөө дараагийн нэг одоо аргачлал гэх юм бол болохоор тулгараад байгаа асуудлуудыг хянаж бүртгэх хүсдэг гэж хэлээд байна. За өөрөөр энэ бол яг нэг зүгээр жижигхэн хэсэг. Яг үндсэн юм дээр бол нэлээд том юм хүсдэг гарч ирдэг. Тэгэхээр энэ дээр бол яг үгээр төрийн байгууллагуудын зүгээс л одоо тухайн үйл ажиллагаа гарсан бол өргөдлийг нь хэмжүүлэхтэй холбоотой ямар асуудлууд гарч ирнэ тэр болгоныг энэ дээр оруулдаг. Эргүүлээд нөгөө өргөдөл гаргасан зүйлээс ямар хариу өгсөн ямар байдаг бүх зүйлс маань энэ дээр бүртгэгдэж явж байгаа. Тэгэхээр нөгөө энэ маань бол одоо юу вэ гэхээр нэгдүгээр бол өргөдөл гаргаад өгсөн баримт бодолтой бүрдүүлээд өгсөн үүнтэй холбоотойгоор
тодорхой асуудлуудыг төрөө байгууллагууд бас ямар асуудлуудыг гаргаж ирсэн тэрэнд нэргүүлээд нөгөө өргөл гаргасан талаас ямар хариулт өгсэй гэдэг бүх зүйл байна одоо бүтчихсэн. Тэгээд энэ нэг одоо хамааралтай талууд яг ямар асуудлуудыг гаргаж ирээд эргүүлээд нөгөө компани дээр хариу өгсөж гэдэг үүнийг бид тодорхой харах боломжийг одоо энэ бий болгож байгаа. Тэгээ яг энэ нөгөө бидний ажилдаа ашигладаг аргачлалууд гэх юм уу одоо бидний ажлын багаж хэрэгстэй яг нөгөө сайн бүрэн ойлгомжгүй байгаа ч юм уу эсвэл дэлгэрэнгүй бидний шаардлагатай бол биднээс мэдээлэл авчирсан байж байгаа. Зөвхөн зарим нь орчуулагдаагүй тэгэхээр нөгөө одоо юугаар нь эндээс бас аваад дараа нь илүү үнцгэрүүлээ судлах боломжтой байгаа шүү. За тэгээ одоо болохоор яг бидний нөгөө нэг цонхны аппроч нэг цонхны одоо хандлага гэж арга барил гэж эндээс яг ямар үр дүн гаргахыг бид нар ямар үр шимээр хүртдгийг гэдгийг одоо тодорхой нэг кейсээр үзлээд одоо бас одоо дэлгэрэнгүй тайлбарлая гэсэн. Тэгэхээр яг нөгөө манай нөгөө хуулиар их олон шаардлага тавигдсан байж байгаа төрийн байгууллагуудыг бүтцэн өөрөө эдрээтэй байдаг. Тэгэхээр нөгөө төслийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжийн хувьд ерөөсөө энэ нөгөө нэг эдрээтэй бүтц дунд хэлбэрхээ одоо өөрийнхөө үйл ажиллагааг одоо явуулах ажлаа бүтээх боломжийг л хангахын тулд энэ нөгөө нэг цонхны мань аргачлал гэдэг зүйлүүд дээр ашиглаж байгаа. Тэгэхээр нэг цонхны харилцаа гэдэг энийг хариуцсан одоо менежер гэж байж байгаа төслийн менежер. Төслийн менежер болохоор өөрөө төрийн байгууллагууд эдгээрийн хоорондоо уялдаа холбоо байгууллага нэг бүрээс тавигдах шаардлага гэдэг энэ бүх зүйлүүдийг баясаар мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг. Тэгээд нөгөө төсөл хэрэгжүүлэх байгаа ч юм уу үнэлж гаргаж байгаа байгууллагын төлөөлөлөөс байгаа тохиолдолд энэ одоо эдгээрийн бүтцүүд хэрхэн яаж ажлууд илүү одоо үр дүнтэй байх вэ гэдгийг л бүрэн эзэмшүүрийн хэмжээнд одоо хариулт өгөх нэг одоо залууд нь чиглүүлэх тийм хэмжээний ур чадвартай байдаг. Тэгэхээр бас дээрээс нь болохоор яг гэдэг нөгөө зохицуулагч гэдэг нэг юм хүмүүс ажиллаж байна. Тэр маань болохоор нэг зөвшөөрөл төсөв өргөдөл гаргах гэж байгаа тохиолдолд бол тэрнээс өмнө урьдчилаад одоо хамаарах бүх төрийн байгууллагуудад талуудыг зөвлөж байгаа. Энд дээр яг ямар төрлийн зөвшөөрөл одоо өссөн өргөдөл гаргах гэж юм бэ? Юуны чиглэлээр ямар шаардлагууд дээдсэн байх ёстой байгаа вэ гэдэг энэ зүйлийг урьдчилаад одоо энэ нөгөө мэдлэгийг бий болгочихж байгаа. Тэгэхээр яг нөгөө уурхай ч юм уу гэдэг төлөвлөд явж байхад хуулиар төлөвлөж байхад бол янз бүрийн гинт нэг хууль тогтоомж ч юм уу тэрнээ тавьж шаардлагаас болоод шаардлагагүй ч юм уу гинтийн өөрчлөлтүүдийг хэрэгцээ гарч ирээд байдаг. Тэгэхээр энэ бол нэг шаардлагагүй саад тодорхойлолтыг л багасгах замаар одоо тухайн нөгөө өргөдөл гаргаж байгаа этгээд байна. Одоо хэлбэрхэн нэг шаардлагатай зөвшөөрөл авах үйл явцыг хангах зорилготой байж байгаа. Энэ бол нөгөө эртнээс одоо энийг бэлдэж өгч байгаа. Түрүүгийн хэлсэн байж байгаа нөгөө Бритиш Колумбиад нэлээд хэдэн тооны хууль тогтоомжуудыг заавал даган бүрдэх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ бүгдээ бүтээл холбоотойгоор нэг л хүнтэй ч юм уу нэг цогоор харилцсанаар л одоо хамгийн гол үр дүн гарч ирж байгаа. Тэгээд нөгөө өргөдөл гаргаад тухайн өргөдлийг нь хариуцсан зохицуулагч гэж хэлээд байгаа. Тэрүүнийг яг хариуцсан хүнтэй байснараа энэ нөгөө нэг олон салбар дээрээс салбарыг хамарсан өргөдлийг ч юм уу бүдүүс баримтчгуудээр гарч иж байгаа асуудлуудыг тодорхойлох үүнийг одоо зөв зөвтэй авах боломжтой бий болчихж байгаа. Тэгээ одоо ямар нэг асуудал гарлаа гэхэд тэрүүнийг хариуцсан нөгөө зохицуулагч юм уу менежер гэж хэлээд байгаа тэр ажилтан маань хамаарах бүх талуудыг ерөөс цуглуулад тэр нөгөө тодорхойлж гаргаж ирсэн байгаа асуудлуудынхаа талаар хэлэлцээд энэ дээр ямар шийдэл байна гэдгийг нөгөө бүх талуудыг хэрэгцээд нийцүүлсэн тэр шийдлүүдийг гаргаж ирэх боломжтой болж байгаа. Тэгэхээр нөгөө эртнээс л ахуулаад одоо асуудлуудыг одоо нөгөө төв менежер гэдэг нь үнэхээр зохицуулагч гэдэг хүн дээр ажилласнараа бол тэр асуудлуудыг жижиг багтад дор шийдэж байгаа. Тэрүүд ихгүй байх юм бол зарим асуудлуудыг анзаарахгүй гэдэг заримыг нь болохоор шийдэл олохгүй тэгээд явсараа биг битгий том асуудал болоод улмаар нөгөө төлөвлөж байгаа төслийн мань эдийн засгийн өөрчлөлт юм уу цаг хугацаанд олон зүйлээр нөлөөлдөг болохоор эртнээс тодорхойлоод одоо тухайн асуудлуудаа дор шийдээд явах одоо хандлага гэж үзэж байна. Тэгээ энэ дээр нөгөө нэг хүнийг л яг тухайн нөгөө төвшөөрөлт холбоотой асуудлуудыг томьёож ажиллуулсараа нэгдүгээр тэрүүнийг нь одоо манлайлан бүтээх боломжийг бий болж байгаа. Хоёрдугаар иргэн тайлбарлах гэдэг нь бий болж байгаа. Тэгэхээр тэр маань нөгөө олон байгууллагуудын хоорондын үйл ажиллагааг харилцан уялдуулаад эргэж тайлагнаад тэр одоо гарч ирж байгаа асуудлуудыг шийдлийг нь олоод нөгөө заагдсан байж байгаа график хуваартаа энэ ажиллагаа багтаах боломжийг л одоо тэр нэг цонхны аргачлал тэгээд нөгөө яг тусгаалсан тухайн асуудлыг хариуцсан энэ одоо зохицуулагч гэдгийг ажиллуулснаа шийдэж байгаа. Тэгээд зохицуулагч болохоор үндсэндээ бол бүх үйл ажиллагааг ерөнхийдөө загтаад удирдах явуултаа болж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг төвлөрсөн зохицуулалт гэж хэлэх юм уу та нөгөө энэний нь яг бодод үн цэнмээ ямар байдгийг
одоо кейс судалгаан дээр үзлээ даваад болцоолаа. Тэгээ дөрөв хэлжээс нөгөө 100 өмнөд бүсийн албагаар дахиад агуулсан гэдэг. Тэгээ 100 өмнөд бүс нь өөрөө нөгөө нүүрсний үйлдвэрлэлийн хувьд маш их чухал ач холбогдолтой одоо гол бүс нутаг байдаг. Тэгэхээр энэ бүс нутаг болохоор 5 уурхай байж байгаа. Яг 5 уурхай бол нэг компани ажиллаж байгаа 5 тусдаа уурхай. Гэхдээ нийт нүүрсний үйлдвэрлэлийн 90%-ийг нь одоо энд үйлдвэрлэдэг. Тэгээд одоо British Columbia мужийн орлогынх нь одоо маш өндөр хувийг энэ хэсгээс бүрдүүлдэг. Тэгэхээр ач холбогдлын хувьд бол чухал бүс нутаг байж байгаа. Тэгээд 2013 онд яасан бэ гэхээр энэ нөгөө 5 тусдаа уурхайг одоо үгтэй нэг компани одоо ажиллаж байгаа. Энэ компани бол болохоор бүх 5 уурхай дээр бол одоо нөгөө зөвшөөрөгдсөн олборлох нөөцгүй нь бол дуусч ирж байгаа гэдэг энэ асуудал гарч ирсэн. Тэгэхээр нөгөө цаашаадаа үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд тулд энэ нөгөө бүхэл үүстэй бассаад энэ хэсэгтээ үйл ажиллагаагаа хөгжүүлээд эдийн засаг цааш ашигтай ажиллахад тулд энэ уурхайнууд дээр 14-өөс 17 оны хооронд бол өргөтгөл хийх ийм шаардлага гарсан. Тэгэхээр энэ нөгөө 5 уурхай дээр өргөтгөл хийхэд тулд бол байгаль орчин төлөөлөх байдлын үнэлгээ хийх шаардлагатай болсон. Тэгээд бараг 100 гаруй гэх юм уу ийм тооны одоо зөвшөөрлүүдийг зөвшөөрлүүдийг авч иж энэ нөгөө өргөтгөлийн үйл ажиллагаа хийх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр нөгөө энэ компани нь өөрөө энэ чухал ач холбогдолтой. Нөгөө талаараа эдийн засгийн хувьд өсвөлтгүй чухал ач холбогдолтой учраас түрүү чинь нөгөө ярьсан тусгай зуршил хариуцсан том зуршил хариуцсан өмнөх бүтэц болгохтой 100 өмнөд бүсийн энэ нөгөө өөрсдийн зөвшөөрлийн хороо гэдэг энэ бүтцийн тухай байгуулагдсан байна. Тэгэхээр нөгөө одоогийн нөгөө том зөвшөөрөл хариуцсан албаны өмнөх бүтэц болгох дээр 100 өмнөд бүсийн зөвшөөрлийн албан маань бол одоо тухайн үедээ энэ нөгөө төрийн байгууллагаас авах шаардлагатай зөвшөөрлүүд бүх үйл явцыг л ерөөсөө нэг цонхоор одоо ингэж цонход хандуулах энэ зорилгоор үүсгэж байгуулагдсан. Одоогийн нөгөө том төсөл хариуцсан байгууллага одоо эхний модич тогтчихсон одоо тэр шат байгаа. Тэгэхээр тухайн үедээ яасан бэ гэхээр нөгөө шаардлагатай бүх зөвшөөрлүүдийг төрийн байгууллагаас нэг хүрчлэн авахын тулд их хэмжээний нөөц ихүүсүүд одоо үр дүнгээр зарцуулагдж байгаа байна гэдэг энэ зүйлийг олж тогтоогоод тэр нөгөө туршлагаар хэрэгжүүлсэн одоо хороо гişгүүдээ тэр төслөөр болохоор энэ шаардлагатай бүх зөвшөөрлүүдийг л одоо нэг цонхоор гаргах гэдэг гаргах маань амар үр-дүнтэй байх болох гэдгийг бодлоо харуулсан байна. Тэгэхээр нөгөө үндсэндээ бол энэ тухайн үедээ тэр анх хэрэгжүүлж ирсэн 100 төсөлөөс зөвшөөрлийн хамт туршилтаар хэрэгжүүлсэн амжилттай болох батлагдсан энэ нөгөө 5 уурхайг өргөх шаардлагатай бүх зөвшөөрлүүд тодорхой цаг хугацаанд олгогдоод энэ маань бол одоо нөгөө энэ хяналтын үйл ажиллагааг одоо нэгдсэн зохицуулалттай байлгахад үр дүнтэй байх юм байна гэдгийг баталгаажуулсан ажилласан. Тэгэхээр яг энэ нөгөө нэг одоо нэгдсэн зохицуулалт гэж хэлээд байгаа энэ зүйл нь болохоор хамгийн одоо нөгөө шаардлагатай зөвшөөрлүүдийг цаг хугацаанд саардгүйгээр одоо олгох гэдэг үндсэн зорилтыг л хангах одоо гол суур болж байгаа. Тэгэхээр нөгөө энэ дээр болохоор юуны үгтэй төлөвлөгөөгөө маш нарийн гаргачихж байгаа. Зорилтуудаа маш тодорхой гаргачихж байгаа. Хэн юу хийх ёстой гэдэг бүх талуудаа ойлгох, хэн юу хизээ хийх ёстой бэ гэдэг бүх талуудаа ойлгомжтой. Тэгэхээр бол одоо нөгөө энэ зөвшөөрлөхөд холбоотой бүх төрлийн байгууллагууд бол юу хөөх вэ гэдгийг одоо бүгд нэг ижил ойлголттой ийм төвшөл өгснээр бүр тохиол үр үүсэж байгаа. Тэгээ дөрөвөө хэлсэн нөгөө зөвшөөрөл болох үйл явцыг дөрвөн үе шатнаар явуулдаг гэдэг. Тэгэхээр энэ нөгөө дөрвөн үе шатны дээр нэгдсэн зохицуулалт гэдэг энэ зүйлийг бий болгож өгснөөрөө тухайн нөгөө зөвшөөрлөлтэй холбоотой техникийн чиглэлийн одоо хийж байгаа хяналттай гэдэг юм уу те энэ талаар хийж байгаа хэлэлцүүлэг бол зохион байгуулалттай бүх талыгаа оролцоотой үр дүндээ явагдахыг л бий болгож байгаа. Тэгэхээр яг бидний туршлагаас үзэхээр урд өмнө нь болохоор одоо төрийн байгууллагын болгоноос тавигддаг тэр зөвшөөрөл модерний дараалалтад нэг үрчлэг одоо энэ дээр ажиллахаар гарч байгаа зардал гэдгээр аваад үзэхлээр нөгөө бидний хувьд зохицуулах үйл ажиллагаагаа нэг зохиол байгууллагад нэгдсэн үйл ажиллагаа болгоход бол тэрнтэй ажиллах бол одоо маш өндөр үр ашиг өндөртэй байж байгаа. Тэгэхээр бүх үйл явцаа одоо яг явах ёстой байдлаар явуулна, бүгдийг нэгдсэн зохицуулалттай явуулна. Эннийхээ өрөөдөө гарч ирж байгаа бүх шаардлагууд ихэд нийцж байгаа. Тэрхүү талаас бүх зүйлийг нь одоо маш сайн судална. Ингэснээр бол тэр нөгөө шаардлагатай зөвшөөрлөх үйл явц нь бол ямар нэгэн сар тодорхойгүйгээр яг одоо тогтоос цаг хугацаанд амжиж хийгдэх байдаг.
Тэгэхээр нөгөө бүхэл төрийн байгууллагууд бол одоо нэгдсэн зохицуулалтаар нэг цонхны зарчмаар ажилласнараа нэгдүгээр төрийн байгууллагуудаа ч үр ашиг бий болно, нөгөө талаараа салбаруудаа ч тухайн салбартаа ч гэсэн одоо илүү их үр ашигтай юутай зардал баг, зардлаа бууруулах боломжийг бий болгоод өгч зөвхөн тэр хоёр төлөвтэй бусад хамаарах талууд ч гэсэн өөр гэсэн үг байна. Тэгээ за яг хүний нөөцийн үүднээс л тэгэхээр аваад үзэхлээр бүгдийг ингээд нэг цонхны системд оруулчихлаа нэг цонхны системгүй байгаа тохиолдолд төрийн байгууллага болгондоо бүгдээрээ өөрөө байгаль орчны чиглэлийн мэргэжилттэй бүгдээрээ уулах ажлын мэргэжилттэй байх шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр нэг цонхонд оруулснараа тэр нөгөө шаардлагагүй гэж болох тэр одоо хүний нөөцийг өөр дээрээ байлгахыг нь одоо нэгдүгээр одоо хэмж өгч байгаа. Тэгэхээр нөгөө өөрсдийнхөө яг мэргэжлийн чиглэлээр энэ нөгөө нэг цонхны системээр ажиллаад тэгэхээр тэр чиглэлээр өөрсдийнхөө мэдлгүүдээ бусад талдаа одоо хуваалцаад бусдаа одоо талдаа ашиглуулад тэгээд энэ бол шаардлагагүй олон үйл явц, шаардлагагүй олон ажилтг байхыг давхардлыг хэлж байгаа. Төрийн байгууллагуудын хувьд ерөөсөө өөрийнхөө нөгөө үндсэн чиг үүрэгтэй хамаатай тэр чиглэлийн мэргэжилтийг ажилуулсан тэр үндсэн чиг үүргээс гадуурх ч юм уу өөр бусад одоо чиг үүрэг гүйцэтгэх ажилтны одоо мэдлэг мэргэжил шаардлагатай бол энэ нөгөө нэг цонхны системийнхаа үрээр бусад байгууллагуудынхаа энэ нөөц хүмүүсүүд ашиглаад явждаг гэсэн. Тэгэхээр одоо хамгийн сайн жишээ гэх юм бол уул уурхай эрчим хүчний яам болоод байгаль орчны яам хоорондын үйл ажиллагааны уялдаанд хамгийн тод харагдаж байгаа. За уул уурхай эрчим хүчний яам нь болохоор бол одоо юу гэдгийг одоо чулуулаг одоо усны хоорондын харилцаа ч юм уу энэ чиглэлээр одоо тусаас мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө уул уурхай үйл ажиллагаа энэс гарч байгаа хаягдл овоол хаягдл хөдөлн эргээд газрын гадрах энэ дээр одоо бусад өөрсдөө ямар байдлаар нөлөөлөх гэж гэдэг. Яг энэ чиглэлийн мэргэжилтүүд бол байж байна. За нөгөө талаараа уул юуны байгаль орчны яам болох дээр энүүний давхар болохгүйгээр нөгөө уурхаагаас гарч байгаа хаягдл ус энэ нөгөө нэг усаг орчин ч юм уу тэр бусад одоо нөхцөл ямар нөлөө үзүүлэх үү гэдэг энүүнийг судалдаг тэр мэргэжилт энэ чиглэлийн мэргэжилтүүд нь байгаль орчны яам дээр байж. Тэгэхээр нөгөө энэ хоёр нь болохоор яг л өөрийнхөө үүргийг гүйцэтгэх нөгөө харилцан бие биенийхээ ажлыг давхардуулж хийгээд өөрийнхөө хэрэгээр шаардлага байхгүй. Энэ хоёр маань яг хоёр талаас өөрсдөө үүдтэй гаргаад энэ хоёрын талын одоо үндсэн ашиг сонирхлыг гэж гэнэ гэдэг дээр нь үндэслээд тэр нөгөө хоёр талаасаа шаардлагатай байгаа зөвшөөрлөн нөгөө зөвшөөрөл өссөн газар нугаал авчдаг гэсэн. Тэгээд нөгөө нэгдсэн зохицуулалттай байх гэдэг нь өөрөө заримдаа нөгөө өөрөөр гарч байгаа бодлогч тавьж байгаа шаардлагууд нь давхцсан ижил шаардлагууд байна. Тэгэхээр энүүнийг аль болох эрт олж мэдээд нэг ажлаа хоёр хийхгүй байх боломжийг нь нөгөө өөрөөр гарч байгаа болгочихж байгаа. За дараагийн нэг үр ашиг нөгөө ихлээр яг энэ нөгөө харилцан солилцсон мэдээлэл энэ хийгдсэн нөгөө харилцан нэгдсэн зохицуулалтаар хийгдсэн бүх үйл ажиллагаа нь дараагийнхаа хийгдэх үйл ажиллагаа дээр одоо мэдээлэл суурь болж байгаа юм байна. За тэгэхээр бид нар бол одоо нөгөө зохицуулалт тасралтгүй байх гэдэг нэг юм бидний хувьд хэрэгжүүлэх төсөл байгаа. Яг энийг ашиглаад энэ нөгөө нэгдсэн зохицуулалттай байхын үр ашиг нь ямар байдаг вэ гэдгийг бид харуулах гэдэг. Тэгэхээр яг бидний хувьд бол нөгөө зохицуулалтын тасралтгүй байдал гэдэг нэг энэ хандлага нь болохоор ерөөсөө бүхий л үе шатндаа энэ маань хэрэгжиж байгаа. Хайргуулын анхан эхлээд хайргуулын байгаль орчинд нөлөөлөх байдлаар үлгээ хийгддэг. Эхлээд их зөвшөөрөл явдаг, зөвлөлт үйл явц явдаг. Тэгээ магуурхаа хаагдаг. Энэ бүх үйл явц дээр байнгын одоо хэрэгжиж байгаа. Тэгэхээр яг энэ нэг бол нөгөө тод төслийн зөвшөөрөл хандсан албан маань бол нэлээд их дэмждэг. Энэ нөгөө уурхай үйл ажиллагаа явж байгаа бүхий л одоо цаг хугацааны туршид хамаарах гол талуудыг л одоо байнгын хэлэлцүүлэгтэй байнгын одоо харилцан мэдээ солилцдог, байнгын хэлэлцэж байж байгаа. Энэ одоо системээр орохыг маш хэмжээнд ажилладаг. Тэгэхээр нөгөө энэ дээр энэс ямар үр дүн гардаг вэ гэхээр энэ бүх оролцож байгаа төрийн байгууллагууд болохоор яг давхцсан одоо шаардлагууд дээр ямар байгаа юм бэ гэдгүүтээ аль болох ихтээс олж мэдээд тэгээд энэ нөгөө давхцсан шаардлагуудаа ингээд тухайн одоо компаниар ч юм уу давхцуулж тавихгүй байх энэ үйл ажиллагаагаа ихтээс одоо зохицуулах боломжийг нэгээд өгч байгаа. За тэгэхээр энэ бол одоо бид нөгөө уурхай зохицуулалтыг тасралтгүй байх энэ үйл явц гэдэг дээр бол яг нөгөө тавьж байгаа шаардлагуудыг дагаж бүрдэх дүрм журмуудыг одоо заавал биелүүлэхийг шалгаж баталгаажуулах гэдэг нь өөрөө бас нэг одоо хийж байгаа процесс юм. Тавьж байгаа яриа хэлж өгөх нэг хэсэг болчихж байгаа. Тэгэхээр юу тэр
түрүү бидний нөгөө нэг өндөр түвшний нэг гүйцэтгэх хороо гэж ярьсан тийм. Тэгэхээр одоо тэр болохоор нөгөө зөвшөөрөл тал руугаа хандсан. Тэгэхээр энэ нөгөө нэг хууль тогтоомж тавьж байгаа шаардлага дагаж өрдөх одоо энэ сахиулах үйл ажиллагааг зохицуулах хороо гэж ахиаддаг хороог энэ нөгөө нэг бүхэл үйл явцгаа дээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бас л одоо нөгөө өндөр түвшний өндөр амт тушаалтуудаас бүрдсэн хороо байж байдаг. Энэ дээр яг гэвэл төлөвлөлт ч байдаг юм уу те аргач бэрж халиага мөч дээр одоо тэр уурхай үйл ажиллагаатай холбоотой төлөвлөлт үйл ажиллагаа одоо юу гэдгийг иргэн тайлгнах гэх бүхэл үйл ажиллагаанууд дээр шаардлагатай энэ нөгөө үйл явцыг энэ хороо дээр хэлцэж явж байгаа. Тэр нөгөө юунуудаа одоо тавьж байгаа шаардлага хууль тогтоомжуудынхаа нийцлийг хангах нэрээ дарж бүрдэж байгааг хангах чиглэлтэй байсан. Тэгээд түрүү болохоор бид нөгөө ашигладаг аргачлал гэж ярьж байсан. Тэр дээр болохоор үйл ажиллагааны график хуваар гэж ярьж байсан. Энэ маань болохоор бол үндсэндээ бол одоо энэ хийж байгаа процессыг хамгийн чухал нэг хэсэг болж байгаа. Тэгэхээр хийж байгаа үйл ажиллагаанууд нь тодорхой шаардлагуудад нийцэж явагдахыг баталгаажуулах одоо гол аргачлал болж байгаа. Тэгэхээр тэр нөгөө хуваар график гэдэг энийг бол нөгөө зөвшөөрөл авсан зөвшөөрөл авахар өргөдөл өгсөн байж байгаа тал нөгөө талаасаа түр бүх талуудаа зөвшөөрж гаргадаг болохоор үндсэндээ бол яг энэ хуваараа дагаж бүрдвэл энэ нөгөө хийж байгаа үйл ажиллагаа нь одоо хэвийн явцдаа явагдах боломжийг л энэ одоо зөвшөөрөл энэ хуваар бий болгож өгдөг гэсэн. Тэгэхээр нөгөө давуу тал нь юу вэ гэхээр нөгөө British Columbia багийн хандлага гэж хэлсэн. Тэрний давуу тал нь юу гэхээр бүх төрлийн байгууллагууд бол одоо энэ хуваарийг боловсруулж гаргах тухайн компанитайгаа цуг сууж байгаад боловсруулж гаргадаг. Тэгснээр бол нөгөө хийж байгаа үйл явц нь одоо энэ хуваар цагтаа хийж гэнэ үү, эндээ тавьж байгаа шаардлагуудад вэж хийж гэнэ үү гэдгийг одоо хянаад одоо баталгаажуулах боломжтой болж байгаа. Тэгэхээр яг хуваарийг одоо гаргахтаа тэ хоёр тал харилцаж өрсөлдөж гаргана гэдэг нь үндсэндээ хоёр ашиг сонирхлын одоо уулзалтаар гарч байгаа. Нэг талаараа бол төрийн зүгээс болохоор бол энэ нөгөө нэг гаргасан хуваартаа яг нийцэж ажиллаж чадах уу гэдэг энэ боломж нь нөгөө талаараа болохоор салбарын зүгээс бол одоо тэр шаардлагатай үйл ажиллагаа хүрэх зорилтуудаа тодорхой болгож одоо үйл ажиллагаа явуулах гэдэг энэ хоёр зорилтыг одоо уулзсан болж байгаа. Тэгэхээр яг том төслүүдийн хувьд бол тэдгээр бол олон зөвшөөрөл авдаг, олон хүчин зүйлийн нөлөөнд байдаг. Тэгэхээр одоо үйл ажиллагаа ч юм уу төлбөрийн процесс гарах өөрчлөлт гэдэг бол одоо зайлшгүй гардаг. Тэгвэл энэ нэгээ бол одоо төслийнхаа яг үйл ажиллагаатай уялдуулж үр дүнээр удирдах явуулж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө энэ нэгдсэн удирдлага гэдэг зүйлийг харах зүйлийг хэрэгжилж байгаа. Энэ дотроо бол нөгөө цалин удирдлага гэдэг нь өөрөө чухал байдаг. Өөрөөр хэлбэл тэр нөгөө график гаргаад энэ гарсан график дотроо яг нөгөө төлөвлөсөн үйл ажиллагаа авсан байж байгаа хугацаанд одоо яг нийцэж байхын тулд цагаа удирдах гэдэг маань болохоор бол бидний цаг юу удирдлага гэдэг нь одоо үндсэн хэрэгэлдэг бас нэг аргачлал болж байгаа. Тэгээд за энэ болохоор яг нөгөө тэгээд хуваар график гаргах тэгээд нөгөө нэгдсэн удирдлагатайгаар энэ үйл явцыг хангах гэдэг дээр жишээ болгоод энэ одоо мужийн одоо баруун хойд хэсэгт одоо нэг төслийн одоо кейс дээрээс тайлбарлая. Тэгээд за энэ болохоор яг нөгөө шинээр нүүрстэй уурхай яг гүнээр далд уурхай тэгээд нөгөө юуныхаа мужийн засгийн газрын зүгээс нөгөө эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөндөө нэлээд чухал байр суурь эзэлжсэн ийм төсөл байсан. Тэгэхээр нөгөө энэ уурхай хот бол уурхай бүтээн байгуулалтаа эхлүүлэх, уурхай бүтээн байгуулалт шаардлагатай хөрөнгө оруулалтаа босгохын тулд бол яг тодорхой хугацаанд ихэд шаардлагатай зарим зөвшөөрлүүд авцсан байх ийм шаардлага болсон. Тэгээд яг нөгөө эхлээд хийлгэж байгаа байгаль орчин нөлөөлөх байдлын үйлчлэгээний үйл явц дээр саадл учирсан учраас нөгөө цаг хугацаанд хойшоогоо гүгээд нөгөө дараачийн бидний нөгөө зөвшөөрөл олгох үйл явц дээр нь бол одоо бид цог хугацаанд бол нэлээд хязгаартай болж ирсэн. Тэгэхээр яг үндсэндээ бол 4-9 сарын хугацаанд энэ дээр болж байгаа бол одоо хуваар гаргаад тэр хуваарийнхаа дагуу ажиллаад талууд одоо баталгаа гаргаж байгаа хэрэг шалгаад ингээд зөвшөөрөл олох үйл явц. Тэр нөгөө төслийнхөө хэмжээг нь бол ямар шалтгаантай 4-9 сар. Тэгэхээр энэ тохиолдолд яасан болохоор нөгөө том төслийн зөвшөөрөл авсан маань хамаарах бүх төрлийн байгууллагуудтай нэлээд сайн ярилцж хагаад 2 сарын хугацаанд одоо зөвшөөрөл олох үйл явцаа дуусгая гэдэг одоо энэ хуваар графикт хуваарийг боловсруулж гаргасан. Тэгэхээр 2 сар гэдэг бол маш богино хугацаа. Тэгэхээр нөгөө одоо бид энэ нөгөө манай тав төслийн зөвшөөрөл хариуцсан албан дээр байж байгаа нэгдсэн удирдлага нөгөө талаар нөгөө өндөр түвшний удирдлагаас бүрдсэн байж байгаа тэр юуны
ажлын хэсэг энэ хоёр байхгүй бол энэ хугацаанд бол үндсэндээ бол шаардлагатай зөвшөөрлүүдийг гаргаж өгөхөд бол амжихгүй хугацаа. Тэгэхээр яг хоо энэ дээр бол ямар тач байсан тэгээд 2 сарын хугацаанд багтаад шаардлагатай зөвшөөрлүүд гарсан байж байгаа. Тэгэхээр энэ яг хоо энэ нөгөө хугацаанд бол нөгөө цаг хугацаа төлөвлөсөн хугацаа богино байснаас үүдээд ямар асуудлууд тулгарч болох вэ гэдгийг бас энэ нэг ажлын хүрээнд бол бид нар бас нэлээд тогтоож гаргаж ирэх боломж гарсан. Тэгэхээр яг хоо одоо нөгөө тулгарсан гол хүндрэл нь юу вэ гэхээр бидний хувьд нөгөө гаргаж ирсэн одоо өргөдөлж юм уу гадаад ирсэн бүх материалуудыг эргэж шалгах энэ ажиллагаануудаа бид нар бүгдээ дахиж одоо ингэж эргэлзэх шаардлага гарсан байж байгаа. Тэгээд нөгөө хамгийн гол бол чухлууд дээр авч үзэх энэ шаардлага гарсан. Тэгээ энэ нөгөө компанитай эргүүлээд тэр нөөцийн болгоос салбарынхаа зөвшөлдөх гэдэг бас хүндрэлтэй асуудал болж ирсэн. Тэгээ яг нөгөө хугацаа баг байснаас үүдсэн бас нэг асуудал юу гэхээр нөгөө гаргаж ирсэн материалуудыг бид богино хугацаанд шалгаж байгаа болохоор зарим нэг асуудлуудыг одоо хэд одоо их болгож гаргаж ирчих юм. Эсвэл одоо заримыг нь одоо анзаарахгүй ч юм хангалттай хугацаа байхгүй учраас үүнийг одоо шийдлийг нь олж чадлаггүй эргэж өгдөгөө засах боломж бий болдог байхгүй ба. Ийм тохиолдол нөгөө богино хугацаанаас олж үүсэж байсан. Тэгээ тухайн үедээ бол нөгөө гаргаж ирээд тэр асуудлуудаар бол одоо юу гэх анзаарагдаагүй ч юм уу эсвэл одоо нэг асуудал тохиолдоод тэрүүнийгээ бас их өндөр асуудал өндөр төвшөлт гаргаж ирсэн асуудлууд цаашдаа эргүүлээд өөр ашиггүй болох асуудлууд болстой компани маань нэлээд ажилтан ажиллах гэдэг юм ахиж эргээд нэмэлт өөрчлөлтийг ахаад шаардлагатай тэр өөрчлөлтөд шалгах зөвшөөрөл авах гэдэг дараагийнх нь илүү өөр ашиггүй болон процессыг бас бий болгох гэсэн. Тэгэхээр яг энэ бол нэг кейс жишээ байж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор нэгдүгээр тухайн уурхай нь хожийн захиргааны хувьд тэргүүлэх ач холбогдолтой салбар гэдэг тогтоолсон учраас богино хугацаанд эрхийг яаж зөвшөөрлийг үр дүнгээр гаргаж болох боломжтой гэдгийг нэгдүгээр харуулсан. Хоёрдугаар хугацаа бас богино байснаас ямар асуудлууд дараа нь үүсч болох вэ гэдгийг тодорхойлж гаргахад бас одоо нөгөө сул талуудыг бас тодорхойлж гаргахад их чухал юм одоо кейс болсон гэж үздэг. Тэгэхээр яг одоо энэ нөгөө төвлөрсөн зохицуулалттай энэ зөвшөөрөл олох үйл явц нь өөрөө одоо юу гэдэг хүчирхэг тэгээд үр дүнтэй ажиллаж байгаа гэдэг бол тэр нөгөө нэг гадаад ирсэн материалуудыг хянах шалгах энэ явцад одоо гарч ирж байгаа олон асуудлуудыг үр дүнтэй шийдэх боломжийг нь бий болгож байгаа. Тэгэхээр яг зөвхөн нэг зөвшөөрөлтөй холбоотойгоор нэг асуудал ч юм уу өрөө хангаагүй асуудал гаргаад энүүнийг шийдэх гэдэг нь зөвхөн тэр зөвшөөрлөө биш тэрнтэй дараагийн маш өшөө олон зөвшөөрөл тавьж олон шаардлагуудыг бол одоо хангах боломжийг нэвтээс бий болгож байгаа. Тэгээд нөгөө нэг багаар ажиллаад нэгдсэн байдлаар ажиллахлаарэ нөгөө олон янзын төрийн байгууллагууд дээр байж байгаа мэргэжилтнүүд өөрийн чиглэлээр тухайн нөгөө гарч ирж байгаа асуудлуудын шийдлийг гаргаж ирэх нь үндсэндээ төлөвлөж болж байгаа. Тэгээ энэ маань болохоор эргүүлээд тэр нөгөө бүх хууль тогтоомжуудаар тавигдсан байж байгаа бүх шаардлагуудыг одоо ханган биелүүлэх байд маш одоо хүчтэй төлөвлөж болж байгаа. Тэгээд хоёрдугаар энэ нөгөө нэгдвэл удирдлагатайгаар энэ нөгөө зөвшөөрөл өгсөн байж байгаа өргөдлийг хянах энэ үйл явцыг хангана гэдэг нь гарч байгаа шийдвэр нь өөрөө одоо үндэслэл сайтай үр дүнтэй шийдвэр гаргах болоод урдчлалт болж байгаа. Тэгээд яг энэ дээрээс энэ нөгөө нэгдсэн удирдлагатайгаар ажиллаад энэ согоор ажилласныхаа дараа дахиад тайлаг авдаг тоон тайлаг энэ дээр болохоор яг төслийн ерөнхий танилцуулга ямар үйл явц явагдсан. За тэгээд тэр нөгөө зөвшөөрөл олох үйл явцтай гаргаж ирсэн материалуудаар ямар асуудлууд юуг одоо ямар шаардлага биелүүлээгүй байсан энүүнийг хэрхэн яаж одоо биелүүлж өггээд сайжруулж хийсэй гэдэг энэ одоо удирдсан бай гэдэг энэ мэдээллүүд энэ тайлбар багтсан байж байгаа. Тэгэхээр яг энэ тоон тайлбар гэдгийг бол нөгөө тэр зөвшөөрлийг хариуцсан зохицуулагч бэлтгэж гаргаад шийдвэр гаргах этгээд дээр өргүүлж байгаа. Тэгэхээр шийдвэр гаргахдаа ямар асуудлуудыг одоо харгалзаж үндсний шийдвэр гаргах хэрэгтэй вэ гэдэг энэ гол мэдээлэл хамгийн гол шийдвэр гаргах этгээд дээр тайлбараад авч очиж байгаа гэсэн. За тэгээд дээрээс нь нөгөө төвлөрсөн зохицуулалттай байна гэхээр гаргаж байгаа шийдвэр болгоны одоо хамгийн цаад үндслийг нь одоо маш тодорхой гаргаж байгаа болж байна. Тэгэхээр нөгөө шийдвэр нь эхнээсээ үндсэлтэй гарна гэдэг нь эргээд уул уурхай үйл ажиллагаанд одоо юу гэдэг таагүй ханддаг талуудын зүгээс энэ асуудал дээр шүүхтэд ихэмжлэх гаргах ч юм уу энэ тохиолдолд энэ нэгдсэн зохицуулалтын хүрээнд хийгдсэн үйл явц энэ дээр үндэслээд гарсан үндэслэлтэй шийдвэр нь одоо нэлээд одоо тусдал болж байгаа гэсэн. За
тэгээд энэ нөгөө нэгдсэн зохицуултыг ямар үр дүнтэй байдгийг энэ маань бол одоо үр дүнтэй одоо иж бүрийн шийдвэр гаргахад ямар шугам хэрэгцээтэй байдаг вэ гэдэгт бас нэг жишээ байж байгаа. Энэ болохоор одоо нөгөө мужийн зүүн хойд хэсэгт бас нэг уурхайтай холбоотой кейс байгаа. Тэгээд нөгөө юуны эрчим хүч уулуурхай яамны зүгээс энэ нөгөө мужийнхаа зүүн хойд хэсэгт одоо нэлээд одоо хайгуулын ажил хийдэг. Тэр хайгуулын ажлыг дараагийн шатнд нь хийх зөвшөөрлийг өгсөн байж байгаа. Гэхдээ тухайн бүс нутг нь бол уугуул иргэдийн хувьд маш ач холбогдолтой төрөл зүйл болох энэ нөгөө хандгаа нэг одоо гол оршин суудаг тэр бүс нутг байсан. Гол одоо аргас нутг байсан. Тэгэхээр нөгөө энэ дээр яаж үгээр нөгөө Канадынхаа засгийн газрын зүгээс нөгөө нутгийн уугуул иргэдтэйгээ бол тусгаалсан гэрээ байгуулсан байж байгаа. Үүнтэйгээ холбоотойгоор бол энэ одоо хандгаа агнах их нь бол одоо тодорхой хэмжээгээр тэр гэрээгээр тогтворцсон байж байгаа өнөөний уугуул иргэдтэй. Тэгэхээр энэ дээр яасан бэ гэхээр нөгөө хайгуулын үйл ажиллагааг зөвшөөрсөн өргөдлийн гаргаад энэ дээр байж байгаа нөгөө юу дээр энэ дээр нөгөө зөвлөлт харах хэмжээг явуулахад уугуул иргэдийн зүгээс энэ нөгөө уулуурхай үйл ажиллагаа чинь энэ бидний нөгөө ан хийхэд ирэхэд маань бол одоо өргөдлөх нөлөөлөлтөй байна гэдэг энэ зүйлийг гаргаж ирсэн. Нөгөө талаараа бол энэ нөгөө хороо нөгөө нэгдсэн удирдлагаар ажиллаж байгаа энүүдийг хариуцсан этгээд бол энэ дээр бол одоо энэ өргөдлөх нөлөөллийг тооцох шаардлагагүй байна гэдэг энэ шийдэл төрсөн байна. Тэгээд яг хөө энэ нөгөө өргөдлөх нөлөөллийг тооцохгүйгээр одоо юу авч үзэлгүйгээр энэ юу зөвшөөрлөг өгсөн. Үүнээс үүдээд нөгөө нутгийн уугуул иргэдүүд эргүүлээд нөгөө яамаа энэ одоо зөвшөөрлөг хуулиусаар өгсөн гэд шүүх тавьсан байж байгаа. Тэгэхээр яг нөгөө шүүх маань энийг хэлцээ шүүхийн шийдвэрээр өгсөн байхлаар нөгөө уулуурхай асуудал хариуцсан яам нь хангалттай хэмжээд уугуул иргэдтэй одоо зөвлөлдөх энэ үүргээ биелүүлэх үгээс үүдээд энэ уулуурхай үйл ажиллагаанаас үзүүлж байгаа хоригдлох нөлөөлөл нь уугуул иргэдийн ан хийх эрхийг одоо зөрчсөн байна гэдэг ийм шийдвэр төрсөн. Тэгээд шүүхээс яасан бэ гэхээр одоо гарсан захирамж дээр тухайн нөгөө олгосон байгаа зөвшөөрлийг төдөлжүүлээд зөвлөлт хугацаанд төдөлжүүлсэн энэ хугацаанд тэр нөгөө өргөдлөх нөлөөлөл нь энэ цаагууд ямар зөвлөлөө үзүүлэх вэ гэдэг дээр дахиж нөгөө уугуул иргэдтэй хилцүүлэг хийх энэ шаардлага үүсч гисэн байна. Тэгэхээр энэ дээр бол яасан бэ гэхээр нөгөө нэгдсэн удирдлагаар энэ маань үйл ажиллагаа нь хийгдсэн. Гэхдээ нөгөө энэ хүрээнд хамруулж авч үзэх ёстой асуудлуудынхаа тоо хоригдлох нөлөөлөл гэдэг юмыг багтаагаагүй байснасаа үүдээд эргүүлээд олгосон байгаа зөвшөөрлийг шүүхээс хөдөлгөжүүлэх гэсэн байж байгаа. Тэгээд түрүү хэлжсэн нөгөө уурхай бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагаа, уурхай хаалт гэдэг энэ бүх маань бол хэд хэдэн одоо харилцан уялдаа холбоотой тийм хууль тогтоомжууд өөрөө зохицуулагдж байна. Тэгэхээр нөгөө энэ бүхий шатн дээр тодорхой зөвшөөрлүүд ингээд авдаж явж байдаг. Тэгээ хуулиар энэ бүхнийгээ заахтаа бол одоо тэдээс үүсч болох асуудлуудаас хамгаалах энэ дээр энэ өмнө тавьсан хамгаалах зорилтыг л одоо нэг бүрийн хэмжээд бүгд биелүүлсэн байхыг л одоо баталгаажуулж одоо хуулиар шаардж өгсөн байж байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө нэг одоо тусдаа юм уу те олбор харж энэ бол тусд нь хийгээд байхад харилцан уялдаатай олон асуудлуудын дундаас одоо орхигдох ч юм уу хангалттай хэмжээд эдгээр одоо хилцүүлэх ч юм уу энэ хяналт хийгдэхгүй байх тохиолдлуудыг үүсгэж байдаг. Тэгэхээр нөгөө бид нар энэс зайлсхийхэд бол энэ нөгөө зохицуулалттай үйл явц гэдэг зүйлийг бий болгож байгаа. Хамгийн анхны нөгөө зөвшөөрлөх үйл явцаас нь бүх яамдууд бүх агентлагуудын оролцоог нь хангаж явснараа дараагийнхаа нэг олборлолт хаалтгаар бүх шатндаа энэ маань одоо давхар хангалттай явж байгаа хэрэг үүтэ одоо энэ нэгдсэн зохицуулт гэдэг юм хангаад байна. Тэгэхээр яг энэ нөгөө нэг төвлөрсөн нэгдсэн гэж хэлээд байгаа энэ зохицуултыг хангахнараа бол энэ нөгөө зохицуулах орчин маань бол их үр дүнтэй байна гэдэг нь олон нийтийн итгэл бий болж байгаа. Тэгээд энэхээ үр дүнд бол тэр нөгөө хийж байгаа төсөөлөлөд тогтвортой байдаг гэсэн учраас олон нийтийн итгэлийг бий болгоход их чухал зүйл болж өгдөг. Тэгээд юуны хувьд тогтвортой хөгжиж юм уу те энэ чиглэлээр одоо бас ямар үр дүнгуудыг энэ нөгөө төвлөрсөн зохицуулалтаа явах нь үзүүлж байна гэхэл ахаад одоо тэр 100 өмнөд мужийн жишээнээр үзье. Тэгээд түрүү би хэлсэн энэ бүсдэр нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа 5 уурхай байгаа. Тэр 5 уурхай нь одоо нийт үйлдвэрлэлийн холбоот 90% эзэлдэг. Түрүү хэлээгүй нэг зүйл бол яг энэ бүс дотор уул дээр холбоотой үйл ажиллагаа 100 гаруй жил явагдаж байгаа ийм бүгдээ газар. Тэгэхээр яг энэ бүс маань болохоор өндөр уултай маш их огцом налуу одоо ийм одоо газрын гадаргуутай дээрээс нөгөө нэг усны хамтаа харалбар өгдөг гэдэг одоо бүс
Буддийнхаа бол үндсэн нөгөө ус бүрд гол газар байна. Тэгэхээр яг эхлээд нөгөө нэлээ эртүүд анхлан олборт эхлэхэд бол энийг нөгөө тал туурхай аргаар олборлоо явж исэн. Сүүлдээ нөгөө үйл ажиллагаа хөгжөөд эхлэхээр тал туурхай маань бол үдийн цэвэр ашиггүй болоод ил уурхаар хилцсэн байж байгаа. Тэгэхээр юу нөгөө ил уурхай аргаар олборлоо гэдэг их хэмжээний нөгөө хөр суулж байгаа тэ хаяг цолоолыг гэдэг гарч байгаа. Энэ бүсдэр бол яг нөгөө хөр суултын процент нь бол одоо үндсэндээ 8.1 юм уу 8.1-ээс 11 гэсэн хязгаартай байдаг. Нэг тоо нөөц авахын тулд 11 тоо хөрс болдог. Тэгэхээр нөгөө энэ их хэмжээгээр хөлс хуул явж иж өөрсдөө өрдөг болохтой их хэмжээний хаягдлаар тэгвэл нөгөө эрүүнийгээ эргүүлээд ерөөсөө шууд тэр нөгөө одоо хөндөр рүүгээ энэ хаягдлаа хийж байгаа болохтой нөгөө ус бүрдэж байгаа нөгөө усны их хэсэгдээр үндсэндээ бол тэр уурхай хаягдч бол хаягдл өсөж их хэмжээгээр аварсан байж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө ингэж их хэмжээний одоо нөгөө хөрстэй хаягдл үүснэ гэдэг олон сая тоноор үүсдэг бол эргүүлээд тэднээс нөгөө гарч байгаа ус болохоор тэр нөгөө уул уурхайгаар бохирдсон байж байгаа тэр одоо газар дамжиж одоо бусад руугаа усгаад хүрч ирэх гэсэн. Тэгэхээр нөгөө усны чанар гэдэг нь бол одоо яг энэ бүсдээр хамгийн ноцтой асуудал болж ирж байгаа. Тэгээд нөгөө усад агуулж байгаа селен одоо бишаки агуулж шиг юм уу те энэ маань өөрөө нэг асуудал болно. Дээрээс нь бол холбооны нөгөө хамгаалтанд орсон уугуул иргэдийн одоо амьтдаг газар тусгалтаа оролцоо хоёрдугаар эдээс нөгөө нэг их авсан байж байгаа энэ хамгаалт байгаа уснаар болохоор үндсээр Америкт нэгдсэн улс руу бас улстай ийм газар байгаа. Тэгэхээр яг одоо энэ дээр бол энэ нөгөө нэг байгаль орчныг одоо удирдлагыг илүү сайжруулахын тулд яасан бэ гэхээр одоо мужид засгийн газрын зүгээс тухайн бүс нутагтаа одоо суурилсан усны чанарын одоо удирдлагын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ёстой гэдэг ийм шаардлага тавьж ирсэн. Тэгэхээр тэр нөгөө боловсруулаад гаргасан нөгөө төлөвлөгөө нь яасан бэ гэхээр үндсэндээ бол маш өндөр зардалтай ус цэвэршүүлэх үйл ажиллагаа дээр үндсэндээ суурилсан ийм төлөвлөгөө гаргаж ирсэн. Тэгэхээр бол одоо тэр нөгөө нэг зардлуудыг нь аваад үзэхлээр одоо тэр нөгөө юу үйл ажиллагаагаа бол цаашаа үргэлжлүүлээд явуулах шаардлагатай нөгөө юутай зүгээр уурхайгаа хаана гэдэг нь бол боломжгүй ийм нөхцөлтэй байсан. Тэгэхээр энэ тохиолдолд нөгөө төвлөрсөн буюу нөгөө нэгдсэн зохицуулалттай гэдэг энэ арга хэмжээнд ахаад явагдаад ирэхлээр нэг талаараа бол одоо усаа цэвэршүүлэх гэдэг энэ зорилготойгоо нийлүүлэх нөгөө талаараа бол эдийн засгийн хувьд одоо уурхай үйл ажиллагаагаа эдийн засгт ашигтайгаар үйлчлүүлэх гэдэг энэ хоёрын тэжлийг хангах зүйлсэн байж байгаа. Тэгээд яг нөгөө нэг цонхны аргачлалаар бол аргачлалаа ашиглаад энэ дээр шаардлагатай зөвшөөрлөд өгдөг үйл ажиллагаа явуулсан. Тэгээд төлөвлөгөө боловсруулж гарсан байж байгаа. Энэ төлөвлөгөөгөө тэгээд дахиад нөгөө бүх талуудгаар бас нэг цонхны аргачлалаар хэрхэн яаж хэрэгжиж байна гэдэг дээр одоо хямж явдаг. Тэгэхээр нөгөө өөрөө тавьж төвчний үе гэдгээ баталгаажуулж яваад байгаа. Тэгэхээр нөгөө нэг цонхны хандлагаар болохоор нийгэм эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд аюулгүй ажиллагаа гэдэг энэ бүх нөхцөл байдлыг бол одоо нэг л цонхоор бүх асуудлуудыг одоо хаж үздэг гэсэн. Тэгээд бас нэг цонхны ажиллагааны нэг талаараа бол олон нийтийн зүгээс тухайн салбарт итгэлийг бий болгож байгаа. Хоёрдугаар нөгөө нэгдсэн удирдлагатайгаар нэг цонхоор явахлаар ард иргэд ч юм уу талууд турж байгаа мэдээллийн чанар нь өндөр болдог. Тэгээд энэ нөгөө дээрээс нь тухайн салбарыг зохицуулж байгаа нөхцөл байдал нэлээд сайжирдаг учраас итгэлийг нэмэгдүүлж өгч байгаа. Тэгээд дээрээс нь бол яг нөгөө хөрөг оруулагчдын итгэлийг нэмэгдүүлнэ. Тэгэхээр хөрөг оруулагчдын хувьд бол энд хөрөг оруулахад бол хэдийн хугацаа шаардлагатай гэж нөгөө бүх зүйлсүүд тодорхой ингээ болоод ирдэг учраас хөрөг оруулагчдын итгэл бол илүү их өндөр болж байна. Тэгээ энэ нэг цонхны хандлагаар эргээд төрдөөч гэсэн одоо маш их үр ашигтай болно. Тэгээд тэр нөгөө үр ашигаараа одоо нөгөө нийтийн үйлчлэгээ сургууль замч гэдэг нь шаардлагатай энэ нөгөө үйлчлэгээ хүргэх боломжтой гэж байна гэсэн. Дараагийн нэг зүйл нь юу гэхээр нөгөө уугуул иргэдийн хувьд бол тухайн уугуул иргэдийн эзэмшлэх газар дээр зөв хэрэгжиж байгаа төслүүдээс бол орж ирж байгаа ямар нэг орлогоос бол одоо уугуул иргэдтэй тодорхой хэмжээгээр хуваарлж идэг. Тэр нөгөө орж ирж байгаа орлогоо ашиглаад тухайн уугуул иргэдэд яг зориулсан онцгойсон тусдаа үйлчлэгүүдийг бий болгох гэх юм уу тэр чиглэлийн арга хэмжээнээс авах гэж байна. За тэгээд нөгөө нэг цонхны нэг аргачлал дээр одоо олон тооны тийм давуу талууд байдгаа гэдгийг сайн ярьлаа. Гэтэл бол яг давуу талаас гадна нөгөө талаараа бол олон тооны сорилт хүндрэлүүд байдаг. Эдгээрийг бас одоо байнга одоо санаандаа хадгалж одоо харгалзаж явах шаардлагатай болдог.
Тэгэхээр нэгдүгээр одоо яг тэр зөвшөөрөлтөй холбоотой зөвшөөрөл авах ерөөсөө өргөжлүүдийг харин шалгах үйл явцыг хангалттай хэмжээнд удирдах тэр нөгөө төрийн байгууллага хоорондын үйл ажиллагааг үлдэн зохицуулах уул уурхай салбарын мэргэжилтэй төслийн удирдлагын мэргэжилтэй тийм ажилтнуудыг олно гэдэг нь өөрөө маш хурд. Тэгэхээр нөгөө яг энэ албан тушаалч юм уу энэ чиглэлд ажиллах шаардлагатай хүн тавигдж байгаа ур чадварын шаардлагууд их олон болж ирдэг. Уул уурхай төслийн удирдлагын одоо конфликт зөрчилдөөн зохицуулагч гэх юм олон талын тэр ур чадвар эзэмшсэн хүн энэ чиглэлээр ажиллах шаардлагатай болж ирж байгаа. Тийм шаардлага нөгөө ажлынх нь орчин нөхцөл шаардлага. Нөгөө талаараа бол нөгөө нэг цонхны хандлага гэдэг байна. Одоо юу гэдэг бодит бус хүлээлт бий болох тохиолдол байдаг. Тэгвэл төслийн менежерүүд тэрийг хариуцсан хүмүүс л ямар нэгэн асуудал гарвал шийдлийг нь олоод өгчнөө гэдэг тийм бодит бус хүлээлт бий болох гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бүх төслүүд бол одоо зах зээлийн шаардлага учраас хурдан хугацаанд үр дүнд хүрсэн байх үр дүн нэг цонхны аргачлалаас хүлээгээд байдаг. Дараа нь болохоор нөгөө зохицуулалттай гартай нэг цонхоор энэ нөгөө зөвшөөрөл олгох үйл явц нь өөрөө нөөцийн хөөсөлийг бас ихээр шаарддаг. Хүний нөөцч гэдэг юм уу санхүүг болж. Тэгэхээр нөгөө талаараа бол зөвшөөрөл хүсээд гаргаж хүсэж байгаа тохиолдолд нөгөө төрийн байгууллагуудыг бас тавьж байгаа шаардлагууд нь бол хоорондоо зөрчилдөөнтэй ч юм уу бие биенээсээ одоо юу гэдэг илүү шаардлага тавих гэдэг олон асуудлууд гарч байна. Тэгэхээр нөгөө ажлын юм уу ердөө ажилтны төвшөнд тэр нөгөө нэг баг асуудлуудыг шийдэх боломжгүй учраас одоо ажилтан одоо ахлах тэгээд дээшээ өдөр албан тушаалтны хүртэл энэ үйл явцад оролцуулж иж энэ нөгөө талуудын алсын зөрчилтөөс ашиг сонирхлуудыг зохицуулах шаардлага гарч ирдэг. Тэгэхээр нөгөө яам болгон яг бүх яамд бол одоо түгээмэл ашиг сонирхлож байдаг. Тэрнээс гадна онцгой нөгөө өөрийнх нь яам тариад байдаг. Жилүү хэлбэл тийм ашиг сонирхол байдаг. Тэгэхээр нөгөө тэр болгоныг нь одоо үндсэндээ тэр нөгөө бидний хэлээд байгаа British Columbia-гийн багийн хандлага гэдэг зүйл рүүгээр бол энэ олон ашиг сонирхлуудын одоо хамгийн гол огцлтыг л олох боломжгүй болж байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө British Columbia баг гэдэг арга барил нөгөө талаараа болохоор зохион байгуулалтаа тэр сайн зохицуулалттайгаар нөгөө хууль тогтоомж зохицуулалтын үйл ажиллагааг авч явснараа одоо уул уурхай ашиг болтын салбараа хөгжүүлээд илүү одоо маргааш хүчлэг болох суурийг тавьж өгөхөд дижлэг болтгоо гэж үзэж байна. Тэгээд British Columbia хувьд бол одоо өнгөрсөн жилүүдэд бидэд одоо авсан сургамж хоригдлуулсан олон туршлагууд байж байгаа. Тэгэхээр энэ бүгдээс бол одоо Монгол Улсын засгийн газар төрийн байгууллагууд авч ашиглаад одоо шаардлагатай үйл ажиллагаатаа тусгаад явахын боломжтой хуваалцах тусал сургамжууд бас байдаг гэдэг хэлбэрээр. Уул уурхай салбар нь үр ашигтайгаар үр дүнтэйгээр одоо цаашаа үргэлжлэн явхад нөгөө процесс нь тодорхой байх, үнэтэй хамаарах мэдээлэл тодорхой байх гэдэг нь бол үндсэн хамгийн гол анхны шуургач болж байгаа. Тэгээд нэг цонхны хандлагын хамгийн гол элемент юу вэ гэхээр бүх талууд одоо тэр нэг цонхны хүрээнд нэгдсэн зохицуулалтаагаар ажиллаж бүгдээрээ яг одоо ойлголтынхоо хувьд нэг төвшөнд байсан байх гэдэг нь бас хамгийн чухал элемент байна. Тэгэхээр тэр нөгөө төрөл бүрийн яам агентлагуудын хоорондын үйл ажиллагааг уялдуулаад нэгдсэн зохицуулалтаагаар явна гэдэг нь тухайн яамандаач бүхий л нөгөө улс засгийн газрын хэмжээнд ч гэсэн олон тооны давуу талуудыг авчирч байдаг. Тэгэхээр бидний хувьд юу гэж үздэг вэ гэхээр одоо яг төгс системийг бол бүр бий болох арга зам гэдэг маш хэцүү. Гэхдээ аль болох хамгийн боломжит сайн тогтолцоо бий болгохын тулд өмнөхдөө үндэслээд одоо тодорхой шат дараалтайгаар байнга одоо өөрчилж сайжруулж явснараа одоо хамгийн сайн гэж хэлж болох тэр боломжит тогтолцоог бий болгох боломжтой гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ нөгөө үйл явцаа үр дүнтэйгээр явуулахын тулд дотоороод байгаа олон асуудлуудыг шийдэх үз тэр хэмжээний одоо шаардлагад хангасан тэр процессын удирдлагын одоо менежер мэргэжилтнүүдийн баг бас ажиллаж байгаа хэрэгтэй гэдэг. Ажиллаж байгаа нь бас чухал хэсэг юм аа. Эцэст нь тэгэхэд өөрийн гэсэн тусдаа чиг үүрэгтэй өөрийн гэсэн ашиг сонирхолтой олон яам төрийн байгууллагуудыг нэг цонхонд авчираад үйл ажиллагааг нэгдсэн байдлаар загнаад явуулахын тулд одоо илүү өндөр түвшний дэмжлэг шаардлагатай байдаг. Энэ өндөр түвшний дэмжлэгийн хүрээнд одоо хэрэгцээтэй механизм маань бүрдэж бий болох боломжтой гэдэг юм байна. За маш их